За сайхан амарч цаасан уу? За багш нь нөгөө нэг өмнөх сургуулиас авсан тестэн дээр өнөөдөр анализ хийгээд ерөнхийдөө ярилцаад явна. За тэгээ дараа нь үргэлжлүүлээд нөгөө юуны сургуулийн шалгалтаас өмнө өөрчилсөн байдлаар хүүхдүүдээс шалгалт авах гэсэн. За тэр шалгалтыг болохоор Google-ээр авна. Тэгээд линкийг явуулчихын та бүхэн бүгдээд явуулаарай заа юу. За бүгдээрээ мик нээчээрэй. Харилцан ярилцаад явъя. Файлаар болно бол явуулчих болно. Файлаар явуулчих заа. Та тэгээд шинжилгээ үргэлжлүүлэх хийгээрэй за. Тэгээд нөгөө одоо эх 7 хоногийн 1 дахь 2 дахьаас ерөнхийдөө сургуулиас бас яг энэ шалгалт шиг тийм шалгалт авах юм байна шүү. Тэгээд тэрнээс өмнө урьдчилсан маягаар өнөөдөр болохоор Google-ээр болохоор яах нь Google чирэм шиглээ багш нь юу явуулна. Тест явуулна, тэрийг хийгээ явуулаарай. Тэрийг урьдчилсан байдлаар авсан байх хэрэгтэй гэсэн шүү. Тэгэхээр өнөөдрийн дотор та эд хийгээ явуулчаарай за. За яриад эхлэх үү. За ерөнхийдөө өнгөрсөн 2 дугаар буюу сургуулиас авсан тестүүд ерөнхийдөө 65 тестээс 60 тест ирсэн байгаа. За тэгээд хугацаа нь болохоор 100 минутаар ирсэн байна. За нэгдүгээр тест нь 15 м/сек км самжин шилжүүлэх гэсэн байна. За энийг яаж шилжүүлэх вэ гэхээр метр нь хэд вэ? 15-гаа яах вэ? 1000-аар үлжээд тэгээ 3600 хуваагаад гарна тийм үү? За тэгэнгүүт хэд болж исэн? 54 км/цаг гарч исэн тийм ээ. Ингэж хийсэн хүмүүс байгаа юу? За дараагийнх нь болохоор за дараах хэмжигдэхүүнээс тохирох нэгжийг харилцуулна гэсэн юм. За энэ дээр чадлын нэгж бол ватт тийм ээ. Ажлын нэгж бол жоул, даралтын нэгж бол паскал, хурдтгалын нэгж бол юу байсан? Метр/секунд квадрат байсан. Энийг дээшлэхээр яах вэ хөө? Шууд дэлгэцэн дээр бас бичигдэнэ гэдэг чинь. Ингэж яагаад дээшлэх чинь тийм ээ? За тэгэхээр 3 дахь нь болохоор газраас биеийн нэгцтэй шидэхэд А өндөрт биеийн хурд 15 м/сек болсон. Цаашид хөөрч буцаж унахдаа тухайн А цэгт дайран өнгөрөхөд түүний хурдыг тодорхойлоо гэсэн байна. За энэ дээр нэг юм байна. Хэрвээ хөөрөх буюу унах үедээ за нэг цэгт байх юм бол хурд нь ижил байдаг гэдэг хуулийг ашиглах нь шүү дээ тийм ээ. Тэгэхээр яг 15 м/сек гэж байгаа юм чинь бид нэр 15 м/сек гэдгээ сонгох нэ. За энийг ингэж хийх юм биш. За дараагийнх нь. За амхан тестүүдийн багш ерөнхийд нь яриа явчих заа юу. Хүн тестнүүдээр бодлогон дээр бүгдээрээ нэг нэрээ за. За энэ чулуу мод хөвөн 3 газраас ижил өндөрт өргөгдсөн байна тийм ээ. Тэгвэл биеийн байрлалын потенциал энерги нь аль нь их байх вэ гэж байгаа. Потенциал энерги гэдэг бол EP тэнцэх нь mgh гэсэн байдаг тийм үү. Тэгвэл mgh юм чинь массаас хамаарж байгаа юм чинь масс ихтэй нь яах нь потенциал энерги ихтэй байх нэ. За тэгэхээр мэдээж чулуу бол яах вэ? Масс их байна тийм ээ. Тэгэхээр яах нь чулуу нь потенциал энерги ихтэй гэдгийг сонгох гэжээ. За дараагийнх нь сүхэ 50 кг, мочроо 58 кг, бол 62 кг масстай хүүхдүүд ижилхэн хурдтай алхаж байсан бол хинэн хөдөлгөөний кинетик энерги ихтэй вэ? Ер нь бол потенциал кинетик энерги хоёр бол хоёроо яах вэ? Биеийн массаас хамаардаг. За тэгвэл энд бас биеийн массаас хамаарах юм чинь хүнд жинчээ хүүхэд яах нь потенциал энерги нь кинетик энерги нь илүү их байх нэ. Тэгэхээр яах нь бол байх юм тийм ээ. За энийг ингэж хийх гэж. За дараагийнх нь. За 6 дээр юу нь яах вэ? Ижил урттай, ижил хаттай гурван бүшиг харилцан адилгүй хүчээр хэлхсний зураг төжүүлсэн бол бүс нь их энергитэй болсон бай гэж. Аль бүс их энергитэй байх вэ гэж. За энэ дээр болохоор нөгөө бүшний хад К бол яах вэ? К x-ийн квадрат гэдэг тийм үү? Тэгвэл эндээс харах юм шүү дээ тийм ээ.
аль бүр шин их хаттай байх вэ гэдэг үг их хүчээр үйлчилсэн хүчээр ямар авах нь их хаттай байна гэдгийг тооцоолох юм байна. За энэ дээр харъя. За ижил бүрсгсэн шүү дээ тийм ээ. Тэгэхээр яах вэ? Их хүчний үйлчлэлээс яах вэ? Тухайн бүршний хат. Тэгэхээр 3 байх юм шүү дээ тийм үү? Тухайн бүрш их агшин тийм ээ. Тэгэхээр хат нь их байна гэдэг чинь яах нь вэ? Энэ 3 бол хамгийн их энергитэй байх нэ. За дараачих нь. За энэ дунджийг л олцсон байх тийм ээ. Бүх уртуудаа нэмээд хооронд нь яах вэ? Хуваач тийм үү? За энийг бол яг яриад тооцоолоод гаргах чинь тийм ээ. За дараачих нь. Агаарын даралтыг ямар багжаар хэмждэг вэ гэж. Агаарын даралт. За бүх багжнуудаа ярив. Энэ бол за динамометр үл яах юм? Хүчийг хэмжинэ. Мөн үү? За харин термометр бол температурыг хэмжинэ. Нанометр бол нарийн хэмжилтийг өөрөөр хэлбэл одоо нөгөө юуны хэмжилтийг гэсэн үг. Нанометр гэдэг чинь нөгөө хамгийн бага нарийн үсний диаметр зэрэг хэмждэг баг жоох нь шүү дээ, тийм ээ. Тэгэхээр нарийн хэмжилтийг юм. Ер нь бол уртын хэмжүүр гэсэн үг. Урт өргөний хэмжүүр гэсэн үг. За барометр гэдэг бол юуны хэмжүүр ах нь? Даралт хэмжээ. За тэгэхээр эднийг тэмдэглэж аваа. Даралт гэдэг нь барометр хэмжиж авах юм. Тэгэхээр яах нь? Зөв хариу бол барометр байх нэ. За дараачих нь дараах хэмжигдэхүүнүүдээс аль нь скалар хэмжигдэхүүн бэ гэж байна. Скалар хэмжигдэхүүн бол ямар нэгэн яах вэ? Шилжилт байхгүй тийм ээ. Хэмжигдэхүүнийг скалар гинэ гэж байна. За зам гэдэг бол шилжилттэй тийм үү? Өөрөөр хэлбэл одоо биеийн уртаас хамаарсан хэмжигдэхүүн учраас зам бол яах нь вектор хэмжигдэхүүн байх нь. Хүчний момент гэдэг бол бас яах вэ? Хурдтлаас хамаардаг учраас бас яах нь скалар хэмжигдэхүүн, вектор хэмжигдэхүүн байх нь тийм ээ. Тэгвэл хөндийн хүч гэдэг бол яах нь скалар хэмжигдэхүүн байх нь шүү дээ, тийм үү? Харин шилжилт гэдэг бол яах вэ? Вектор хэмжигдэхүүн байх нь. За тэгэхээр энэ дээр зөв хариу бол C байх нэ. Хөндийн хүч яа скалар хэмжигдэхүүн бэ гэхээр хүч гэдэг бол өөрөө яах нь тодорхой чиглэл байхгүй тийм ээ. За тодорхой чиглэл хэмжээ гэдэг зүйл байгаа учраас өөрөөр хэлбэл биеийн яах нь ямар нэгэн шилжилт байхгүй учраас яах нь хөндийн хүчин зүйл байна. За дараачих. За BC хурд хугацаанаас хамаарсан хамаарлын график өгчээ. Аль графикт хамгийн бага зам туулсан бэ гэж байна. Энд дээрээс замаа тооцоод авч байна. Хурд хугацаа өгсөн тийм үү? Тэгвэл замыг болохдоо яа дээ? B хүч нь T байдаг тийм ээ. За тэгвэл жишээ нь энэ дээр авах юм бол дараа энэгээр авч 3/4-ийн 12. За тэгэнгүүтээ дахиад 3/4-ийн 12 гэдэг. 12-ийн хагас гэдэг чинь энэ дээр хэд байх нь? 6 нэмэгдэн гэсэн үг. Энэ бол хэд байх вэ? 18. 18. За метр шилжилт хийх нэ. За би нь болохоор яах нь? За 2 3-ийн 6. За 4 3-ийн 12 тийм үү? Мөн адад яах нь? 18 байх нэ. За дараачих нь 4 6 4 6-г авчин тийм ээ. 4 6 24 метр зам байх нь. За тэгвэл энэ дээр хэд байх нь? 4 6 24 24-гээ яах нь? Хагасна тийм ээ. Тухайн яах вэ? Ингэж авах шүү дээ тийм ээ. Тухайн хэмжээтэйгээ хагас гэж авна. Тэгэхээр яах нь? 24-г 2 туугаад 12 байх нэ. Тэгвэл хамгийн бага нь юу байх нь? D үйлбэр байх нэ. За ингэж сонгох байсан байна. За дараагийнх. За графикт бид үйлчилсэн хүч ба хүчний үйлчлэлээр биеийн явсан замыг харуулжээ. За энэ хүчний хийсэн ажлыг тодорхойлно гэж. За мөн өдөр яах вэ? Ажил гэдэг бол тийм ээ. А тэнцэх нь F-ийг өөрчлөх нь S байна тийм үү? Тэгвэл энэ яах вэ? 2 6 хэд яа? 12. За энэ маань тэн хагасна тийм ээ. Энэ хэмжээний тэн хагас учраас яах вэ? 12-оо хэдэд тувааж өгнө вэ? 2 тувааж өгнө шүү дээ тийм үү? Тэгвэл ингээд 2 6 12 гээд ерөнхийдөө яах нь 6 жавууд ажиллах нэ. За ингэж сонгох байсан биш. Мөн адил саяны нөгөө зам болж байгаатай адилхан яах нь ер нь бол дандаа ийм үржигдсэн ийм хоёр гишүүний үржигдсэн скалар хэмжигдэхүүнүүд бол дандаа яах вэ?
2 тоог энэ одоо энэ хоёр тоогоо үрчээд хэрвээ графикаас хараад хагас байх юм хагасаар наваад яг ингэж хичигдсэн байх юм бол яг бүтэн хэмжээгээр навдаг жишээний. Ийм л ялгаатай байх нэ. За тэгвэл энэний 120 нь яах нь 6 жаул байх. За дараачих нь нисдэг дээрээ баруун зүгт 400 км нисээд эргэж урд зүгт 300 км нисвэ. Түүний явсан замыг тодорхойлно гэж. За эхлээд зургийг тийм ээ. За баруун зүгт 400 гэж тийм үү? За баруун гэдэг чинь ийшээ тийм ээ. За баруун зүгт хэд явсан? 400 км явсан. Тэгээ эргэж урд зүгт гэж. Тэгэхээр ингэж авах гэсэн үг тийм үү? Эргээд урд зүгт хэд явсан байна вэ? 300 явсан. Тэгвэл энэ хүний одоо юуны тийм ээ нисдэг тэрэгний явсан замыг олохын тулд яах вэ? Энэ хоёроо би тэнхээр амшиглаад бодчих гэсэн үг тийм ээ. Энэ хэдвэ гэж болж байгаа. Тэгэхээр яах вэ? 300-гийн квадрат дээр нэмэх нь 400-гийн квадрат тийм ээ. За тэгээд язгуур гаргачихна гэсэн. За 3-3-ийн 9 тийм үү? За 9. Тэн дээр нэмэх нь 4-4-ийн 16 тийм ээ. За ингээд үү? 25. 25-ыг үрждэг нь 10 хэдэн зэрэг байна? 2-2-оор үржигдэх нь чинь 8 зэрэг болчих уу? 8 зэрэг болно тийм ээ. Эндээс язгуурах юм бол 25-аас 5 гарна 10-ийн 4 8 зэрэгээс яг уу 10-ийн 4 зэрэг гарах нэ. Тэгвэл ингээд хэд гарах нь вэ? 10-аар 4 тэг буюу 50,000 м явсан байх юм байна тийм ээ. 50,000 км байх юм шүү. За ингэж тооцоолох нэ. За тэмдэглэж авснаа. За ерөнхийд нь бас нэг үйлдэлтэй юм чи ерөнхийд та заавал тэмдэглэж авах болох. Ажиглаад хараад хацаар. 2 үйлдэлтэй бодохнуудаа заавал тэмдэглэж аваарай. 2-оос 3 үйлдэлтэй болоод ирвэл. За энэ бийг газрын гадаргаас хэвтээ чигт өнцөг үүсгийн шидвэ. За газар дээр байж байгаа ажиглахад тий газар дээр байгааг нь ажиглахад тухайн тарифтер нь ямар авах вэ гэсэн байна. За энэ зургуудыг бүгдээр ингэ ажиллая. Энэ үл яах нь вэ? B0 нь тэг байна. Тийм ээ. За энэ дээр болохоор B0 өөрөөр хэлбэл анхны хурдтай гэсэн үг тийм үү? Бид нэр бүгдээрээ яах нь анхны хурдтай байна. Тэгвэл яах вэ? Хэвтээ чигт өнцөг үүсгэн шидсэн гэдэг чинь хэвтээ чигт гэдгээрээ яах нь вэ? Эдгээр бол дандаа анхны хурдтай ихц дээш буюу доош шидсэн биеийн хөдөлгөөнөд болж байгаа. Тэгэхээр өнцөг үүсгэн шидсэн гэдэг чинь энд яасан байна вэ? Альфа өнцөг үүсгэн шидсэн биеийг нь авах нэ. Тэгэхээр 120A гэж болох юм шиг. Бус нь бол дандаа яах вэ? Чигээр нь за юу тодорхой зайд за мөн яах вэ? Их одоо доош шидсэн гэх мэтлэнгээр нөгөө дандаа анхны хурдтайгаар өнцөг үүсгэн шидээгүй биеийн хөдөлгөөнөд байна. За энэ утсан зөөсөн жижиг биеийн хэвтээ тэнхлийг тойруулсан эргүүлв. Утасны 2 1 2 3 аль шугамын хурд их хонхоо гэж байна. За шугамын хурд ямар тохиолдолд их байд юм бэ гэхээр тойргийн араа тусыг харж байна уу? Энд нэг бол тэг байна тийм ээ. Нэг тохиолдолд бол өөрөөр хэлбэл R1 бол тэг байна. За R2 нь бол яах нь вэ? За тодорхой зайнаараа L-ийн хагасаа тийм ээ. Тэгвэл R3 гэдэг бол яах нь вэ? зайтай байна тийм үү? Тэгвэл энэ тойргийн араа тус хамгийн их нь яах вэ? Үнд шугам хурд нь их байдаг. Тэгэхээр яах нь вэ? Энэ хамгийн их хурдтай учраас энд зөв хариу нь юу байх нь вэ? C байх нэ гэсэн. За энэ дээр зураг харах юм бол дандаа яах нь вэ? Хамгийн их хурдтай юуг нь их шилжилттэй өөрөөр хэлбэл араа тус нь хамгийн их байгааг нь яах нь вэ? Өнцөг хурд нь их гэж үзэх нэ. За энэ дээр мөн түрүүний адил би тийм теорем ашиглаа явуулчихнаа. За ингэсэн байна. Өөрөөр хэлбэл энэ биеийг нараа их зурагшаа. За газрын гадаагаас x дээш 10 см урттай урагшаа хэдэн см хурдтай байна? 20 см хурдтай тийм үү? За энэ урагшаа энэ болохоор дээшээ болчихж байгаа. Тэгэхээр B3-ыг олно гэсэн. Тэгэхээр яах вэ? B3-ыг олохдоо B1-ийн квадрат дээр нэмэх нь B2-ийн квадрат тэгээд язгуур гаргачна гэсэн. За тэгэхээр 20-ийн квадрат 400-аар нэмэх нь 10-ийн квадрат 100.
За ингээ язгуур гаргахаар 500-аас язгуур ойролцоогоор 22 100-ны 3-таа гардаг байхаа тийм ээ. 22 100-ны 3 яах нь сантиметрийг хуваах нь нэгж нь юу вэ? Секунд гэсэн нэгжтэй гарна. За тэгэхээр ийм хариутай. Тэгэхээр энэ 3 гэдэг бол нөгөө 5-аас дээш учраас урагшаа орон шилжихгүйгээр таймлах юм бол 22 см/сек гэдгээ сонгох ш. За энэ бодлого юм байна нэ. За дараагийнх нь. За энэ дээр нөгөө шингэн цахилгааны төхөөрөмж тийм ээ. Энийг яаж олдъё? F1-ийг S1 тарьцуулсан тоо F2-ыг S2 тарьцуулсан тоотой ямар тэнцүү байна. За энэ шингэн цахилгааны төхөөрөмж гэдэг тийм ээ. За энэ дээр том бүлүүрийн талбай гэж байна. За F1 нь хэд вэ? 50 см. S1 нь 50 см. За жижиг нь болохоор 5 см-тэй байна. Жижиг бүлүүр нь 40 ньютон байна тийм ээ. Тэгэхээр юг олох нь F2-ыг олоо гэж. За эндээс F2-ыг олох юм бол тийм ээ. Энд чинь хуваахан чи ийшээ гараад юу болох вэ? Үрчих болно тийм үү? Тэгвэл F1-ийг хуваах нь S1 үрчих нь S2 гэж орж ирнэ. За тэгэл орлуулалт тавьчих гэсэн. За тэгэхээр яах вэ? F1-ийг 50-ыг орлуулна. За S1-ийг 50-ыг орлуулад S2-т яах вэ? 50-ыг орлуулад за тэгэнгүүтээ юу хуваачих юм? 40-д яах вэ? Хуваачих гэсэн үг шүү дээ, тийм ээ. За тэгэхээр хэд гарах нь вэ? 50. За 50-га 40-ийг 5 тавахаар хэд вэ? 8 уу? 8-ыг үрждэг нь хэд байх нь вэ? 50. Юус хах нь тийм ээ. 5 8-ын 40-хэд 400 ньютон байх нэ тийм үү? За тийм ээ. Тэгвэл F2 бол 400 ньютон юм байна. За тэгвэл энэ дээр яах нь зөв хувилбар нь D байх нэ. Ингэж за ямар нэгэн ерөөсөө тооны харьцаа байх юм бол дандаа ингэж болчихно. Ер нь бол дөрвөн зүйлсийн 3 нэгдэж юм бол яах вэ? Ингээд энэ мэтчил ингээд харьцуулаад олчтой шүү бүх болгоомдоо. Энийг ажиж анхаараарай. За дараах зурагт толин дээр туссан гэрлийн цэцэг үзүүлжээ. Тусгалын өнцгийг олгоо гэж. За ихээр тусгалын өнцөг, хугалын өнцөг хоёроос тэнцүү байдгаа гэсэн хуулийг ашиглав. За энэ дээр за энэ яаж олох вэ гэхээр энэ 57 юм бол за толин татсан намаа гэж ярьдаг тийм ээ. Толин татсан намаа. За энэ бол туссан өнцөг тийм үү? Ойрхон мөн ижил өнцгөрөө байна. Тийм үү? Тэгэхээр энэ өнцөг бол хэд байх нь вэ? 57. Энд 90 байх юм чи 90-ээс 57 гасгаар хэд байдгийг? 23. Биш 33. 33 градус энэ нь тийм ээ. За тэгэхээр яах нь вэ? Өгүүлбэр нь юу гэсэн байгаа? Аль өнцгийг бол тийм. Тэгэхээр юу толтой харьцангуй тусгалын өнцөг нормалтай татсан өнцөг бол гэсэн мөлөө тэрийг харж байгаа дүү гэсэн байх юм шүү дээ тийм ээ. Энэ бол 57, энэ бол 30. За би энэ юу зураг дааш настаа хараад. Юу гэнэ бол гэсэн мөлөө. Толин дээр туссан гэрлийн цэцгийг тусгалын өнцгийг болгоо гэсэн. За тэгэхээр тусгалын өнцөг гэдэг үл яах нь вэ? 33 дараацсан гэсэн үг байна шүү дээ тийм ээ. Тэгэхээр зөв хариу нэг. Одооч гэрэл ба гэрлийн үзэгдэлтэй холбоотой доор хэлбэрүүдээс аль нь X. За энэ дээр аль нь зөв баг? Адилхан хурдаар тарах юм гэж. Энэ зөв. Энэ бол худлаа тийм ээ. Зөвхөн орчин бүр гэдэг чинь тунгалаг гэдэг чинь өөр өөр шүү тийм үү? Толин, шилэн, усан гэх мэтлэнгээр өөр өөр учраас. За дараачих нь. Долгион хоёр орчны зай дээр тусч угарахад өнцөг хугалын өнцөгтэйгөө тэнцүү байна. За саяны бид нар ашигласан хууль байна тийм үү? Тэгэхээр яах нь? Оптик нэгт орчноос оптик сэрэг орчинд гэрэл тусахад дотоод бүрэн ойл явагдана гэдэг. За энэ болохоор нэгт ихтэй орчноос эсрэгээрээ байдаг учраас нэгт оптик нэгтээс сэрэг орчинд гэж байна. Тэгэхээр энэ хоёр хэрвээ эсрэг байх юм бол энд биелэлээ олно. Хэрвээ энэ нэгт ихтэй орчин нэг сэрэг орчин руу яаж орж ирсэн энэ буруу орчин.
Тэгэхээр энэ буруу болоод зөвхөн зөв хариу нь юу болох нь вэ? 2 байх нь шүү дээ, тийм ээ. Энийг хараарай. Яриагаа дээрээ. Статийн хувьд ийм үрживрээд тодорхойлогдох физик хэмжигдэхүүний нэг жал вэ? Энэ бол юу юм? П бүрчгэн В гэдэг бол юу юм? Италийн хувьд шүү дээ. Тэгтэл нь ямар байлээ? ПV хувахан Т тэнцэн констыг ашиглан тийм үү? Тэгвэл энэ яах вэ? ПV. Энэ хоёрын үрживрээд тодорхойлогдох физик хэмжигдэхүүн нь юу аах вэ? За. Ажил байж болно тийм ээ. Энэ дээр бас дулаан байж болно. Тэгээ бас нөгөө дотоод энерги байж болох учраас бүгдийнх нь нэг жоул учраас жоулаа сонгох нь ш. За дараагийнх нь. За нэг атом детальхийн масс. Энэ хоёул харна тийм. Ийм бол тухайн дотоод энерги болох томьёо аль вэ гэж. За мэдээж яг дотоод энергийн томьёо болохоор энэ байдаг шүү дээ тийм үү? 2-ны 3 m-ийг хуваах нь юу өрчгөн эртэй гэсэн томьёо. Энэ бол дотоод энергийн болох томьёо байна. За Италийн даралтан тогтмол байхаар дулаан өгөхөд хийт хэлсэн гэж юм тийм үү? За тэгвэл энэ дээр юу тогтмол байх нь? П констант тийм ээ. П констант дулаан өгөхөд хийт хэлсэн гэж юм. Өөрөөр хэлбэл хийн өөрчлөгдсөн гэдэг чинь яах вэ? Эцэлхэн ихссэн тийм ээ. За хийн гүйцэтгэх ажлыг олно уу гэсэн. За аль томьёогоор болдог вэ гэсэн. За саяны миний ажил хилээд байдаг тийм үү? Энэ томьёо авах нь шүү дээ тийм ээ. Даралт эцэлхэн өөрчлөгдсөн учраас энэ ажил бол яах вэ? Ихсэн гэсэн үг. Эцэлхэн хэд дахин ихсэн түүнтэйгээс За энийг ингэж авсан уу? За дараагийнх нь. Дараах зүргийн аль нь бүдгэр талыг төрсөлсөн бэ? За мэдээж бүдгэр хөнхөр гэж хоёр тал байдаг тийм үү? Хөнхөр гэдэг нь яах вэ? Зүтгэгчээ хонхоосон тал тийм ээ. За бүдгэр гэдэг нь яах вэ? Гадагшаа хөнхийсэн тал байх юм тийм үү? За тэгэхээр яах нь вэ? Энэ бол таарах нэ тийм ээ. Энэ бол ямар тал байх нь вэ? Хөнхөр. Энэ бол хөнхөр тал. За энэ бол яах вэ? Бүдгэр тал. За энэ бол линзний төсөл. Энэ болохоор хөнхөр линз. Тал гэхээр ингэж тэмдэглэдэг байх нь шүү дээ тийм ээ. Линз гэхээр ингэж тэмдэглэдэг шүү. Ийм хоёр ялгаатай шүү. За энэ болохоор ямар тал байх нь вэ? Бүдгэр тал. Энийг ангилж аваарай. Линз тал хоёр ямар ялгаатай байд юм бэ гэхээр. Энэ бол яах нь вэ? Хөнхөр. Тал линз хоёрын зураг нь өрөөсөө л энэгээр ялгаатай шүү. За тэмдэж авсан уу? Зургийг хараарай. Энэ хоёр болохоор линз харж байна уу? Энэ хоёр болохоор линз. Энэ хоёр болохоор тал. Зөв. Энэ дээр байна тийм ээ. За энэ нь болохоор бүдгэр шүү. Би хөнхөр гэлчих. Энэ болохоор энэ болохоор хөнхөр. Тийм ээ. Энэ дээр сая хөнхөр гэлчих. Тэгэхээр бүдгэр талыг олоо гэдэг чинь зөв хариу юм байна. Дараач. Италийн гаднаас дулааны энерги нь хийн дотоод энергийн өөрчлөлттэй тэнцүү байгаа гэж байна. Дулааны энерги хийн дотоод энергийн өөрчлөлттэй тэнцүү гэдэг чинь энерги нь дотоод энерги, гадаад энерги хоёрын өөрчлөлт ижил гэдэг чинь температур ижил байна гэсэн үг шүү дээ тийм ээ. Тэгэхээр Италид ямар процесс явагдав гэж. Тэгэхээр энэ дотоод энергийн өөрчлөлт
энерги гэж байгаа шүү дээ. Тэр чинь ерөөсөө үндсэн том юм шүү дээ. Эндээс энэ өгүүлбэрээ сав. Металлын гаднаас дулаан энерги тийм ээ. Гаднаас өгсөн дулаан энерги, дотоод энергийн дулааны өөрчлөлттэй гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ ямар ах нь юу нийжил байгаа даа? Энерги гэж чи ямар юу хэ? За тэрийг сайн бодоорой. Энерги гэдэг нь дулаанаас хамааралтай шүү дээ, тийм үү? Тэгэхээр энд өөрчлөлттэй тэнцүү гэдэг чинь тэр мөцөс очиад байгаа шүү. За, энийг эргүүл нэг бидний дараасаа саараа. Ажил хийвэл чи зөө тэр юм шүү дээ. Яа, энэ болохоор надаа өөрчлөлттэй тэнцүү гэж байгаа шүү дээ. Тэгэхээр хоёр энерги ижил гэсэн үг байхгүй юу? Гаднах, дотнох энерги ижил гэдэг чинь дотроо ажил хийгдэхгүй гэсэн үг шүү дээ. Энийг нэг хараарай заа юу. Изотерм ажил хийгдэхгүй гэдэг нь нөгөө изотерм процесс байна уу? Изо бар процесс байна уу гэсэн. За 24 шууд дулааны дулаан саардагдсан баллон хий байваа гэсэн байна. За хий халаасны дараа ямар физик хэмжигдэхүүн нь өөрчлөгдөхгүй бэ гэж. За энэ халахаар юу өөрчлөгддөг юм? Би харна гэдэг чинь бөөмсийн хөдөлгөөн гэсэн үг шүү дээ. Ер нь бол температур өөрчлөгдсөн тийм ээ. Өөрчлөгдөх хэмжигдэхүүн бол температур байна. За өөр юу ах юм? Хий молекулуудын нөгөө юу нь өөрөөр хэлбэл молекулуудын тоо өөрчлөгдөхгүй гэдгээр авах юм шүү. Тэгэхээр аль нь авах нь? Хий хөлбөр тийм ээ. Дундаж хур тэгэхээр чи нөгөө юу хурд болохоор нөгөө юунаас хамаарат зайц энэ дээр нэг гүйлгээд хараацтай тэр молекулын хөдөлгөөний тоо гэдгийг үг байна уу? Байхгүй байна гэдгийг хараа. Байхгүй тийм ээ. За тэгвэл эсвэл энд нөгөө нэг юу орж ирэхгүй. Бөөмийн хөдөлгөөн бөөм өөрчлөгдөхгүй учраас өөрчлөгдөхгүй хэмжигдэхүүн нь өөрөөсөө юу ах нь дундаж хурд байх нь. Сар гэсэн гэдэг чинь гаднаас ямар нэгэн дулаан аав юм чинь бөөмийн тоо өөрчлөгдөхгүй гэдгээрээ энийг авах юм шүү. За. За дараач яхан хийн температурыг изобараар 4 дахин нэмэгдүүлвэл хийн эсрэхүүн яаж өөрчлөгдөх вэ гэсэн. За нөгөө томьёогоо чинь тийм ээ. Томьёоноос хараад аль нь өөрчлөгдөхгүй вэ гэдгээр харчихна. За эндээс хардаа. Температурыг изобараар 4 дахин нэмэгдүүлвэл хийн эсрэхүүн яаж өөрчлөгдөх вэ? Тогтмол байлгахын тулд ямар авах? Амралтаас 4 дахин багасна гэдэг юм тийм ээ. За. За энэ дасгалгаанд агаар азот хүчил төрөгч нөөцлөлийн хийнээс тогтож байсан гэж. За агаарын дулааны тэнцвэрт байгаа бол дараах үүдэмжийн аль нь зөв бэ гэсэн байна. За энэ дээр ярив. За дасгалгаанд агаарын азот хүчил төрөгч 3 хийнээс бүтсэн тийм үү? Тэгвэл агаарын дулааны тэнцвэрт байгаа бол дараах үүдэмжийн аль нь зөв байх? Дулаан тогт. За хийнэ. Дэжтэй. За артаа дарах гэж нөө температураас хамаарсан даралт ижил. За молекулын дулааны хөдөлгөөний дундаж гинэт нэрийг тэнцүү. Тэгэхээр энэ өөр молекул учраас энэ буруу болчиход байгаа биз. За хий тус бүрийн молекулын дулааны хөдөлгөөний хурд ижил. За энэ бас нөгөө өөр болж. Тэгэхээр энэ хоёроор яригдахад хацаа гэдэг чинь нөгөө юунаас хамаарч байгаа, хурднаас хамаарч байгаа учраас энэ буруу болчиход байгаа. Тэгэхээр өөрөөсөө эхнийх нь A хүүд. Өөр нөгөө хүчил байгаа учраас тийм. Зөв. Би хамгийн сүүл нөгөө нэг зарим нэг тестийг өөрчилсөн шүү дээ. Тэн дээр болоод
Тэгээд оногийн чи нэмээд нөгөө хамгийн сүүлд нэг юу явуулсан да. Танай анги руу явуулсан уу? Менежер рүү явуулсан. Ганц хоёр хоо тест адатаас хийсэн байсан. Тэр хоёр дахь ажил мөр байсан байна тийм ээ. Тэгж явуулсан байна шүү. Тэрийг та хэд рүү явуулсан санагдах юм? Бүрв чат руу. За дараачих нь уншиж байгаа. За нөгөө цаг нь явж гисэн. Одоо хэдэн минут болсон бэ? Сүүг минут болчихжээ. За Итали дулааны машин халаагч ба хүрэгчийн температур адилхан гэж байгаа. Тэгэхээр хоёр дахин нэмэгдүүлсэн бол ашиг төвлийн хөвцөд өөрчлөгдөх үү гэж. За ашиг төвлийн хөвцөд гэдэг нь нөгөө ашигтай ажиллаа нийт ажилтай харьцуулж болдог тийм үү? Тэгэхээр халаагч дулааны машин учраас халаагч нь ашигтай ажиллаж байгаа. Хүрэгч нь болохоор нөгөө нэг ашиггүй зарцуулж байгаа ажлуудад явчихж байгаа шүү. Тэгэхээр энэ хоёрыг харьцуулна гэсэн. Тэнгүүд температур нь адилхан, температурыг нь хоёулынг нь адилхан хоёр дахин нэмэгдүүлж байгаа юм чи ашиг төвлийн хөвцөнд бол хоёр талдаа хоёулаа явуулж байгаа учраас өөрчлөгдөхгүй тийм ээ. Хоёр дахин нэмэгдэж байгаа учраас. За хийн эзлэхүүн температураас хамаарах график үзүүлжээ гэж. За би график хараад. За энэ зургийг хараарай. Хийн эзлэхүүн температураас хамаарах графикийг үзүүлжээ. За хийн нэг төлөвөөс 2 дугаар төлөв рүү шилжүүлэхэд хийн дотоод энерги 700 Джоулаар нэмэгдсэн бол хэд гаднаас ямар хэмжээний дулааны энерги өгсөн бэ гэж. За хийн эзлэхүүн температураас хамаарах график гэж тийм ээ. Тэгэхээр энд юу байгаа юм? B нь ямар байгаа юм? За. Бичиж. B тогтмол огоц өөрчлөгдөв тийм ээ. Зөвхөн температур ихсэн тийм үү? Тэгвэл температураас хамаарах график хийн нэг төлөвөөс 2 дугаар төлөв рүү. Өөрөөр хэлбэл E байж байгаа яасан байна уу? Ийшээ шилжсэн. E дахин ихсэн гэсэн тийм ээ. За тэгвэл хийн дотоод энерги 700 Джоулаар нэмэгдсэн бол хэд гаднаас ямар хэмжээний дулааны энерги өгсөн бэ гэж. За энэ дээр яаж алдъя нөгөө энэгээр авах шүү тийм ээ. Тэгэхээр яам гэсэн үг. Үржин гэдэг чинь шууд хамааралтай. Өөрөөр хэлбэл ажил бол яах вэ? Эзлэхүүн даралттай шууд хамааралтай гэдгийг харах юм шүү дээ тийм ээ. За тэрийг хараарай. Тэгэхээр хэд харах вэ? За боломжтой 700 Джоул гэж. За дараачих нь эзлэхүүн ба температурын утга хэрэгтэй гэсэн байна. За энд бол яг нөгөө үржигэр нь шууд хамаарал мэдэж байгаа юм чи утга заавал хэрэгтэй юугүй юу тийм ээ. Тэрийг бас бодно. За дараачих нь нэмж даралт ба эзлэхүүний утгыг мэдэх хэрэгтэй. За молекулын чөлөөний зэрэг молекийн тоо хэрэгтэй гэж. За энэ бол бас биш болоод байна тийм ээ. За тэгэхээр аль нь вэ? Дулааны ингээд дотоод энерги 700 Джоулаар нэмэгдсэн бол хэд гаднаас ямар хэмжээний дулааны энерги өгсөн бэ гэж. Дотоод энерги нь 700 Джоулаар нэмж байгаа чинь гаднаас яах вэ? Яг тэр хэмжээний яах нь вэ? Дулааны энерги өгсөн байна шүү дээ тийм ээ. Тэгэхээр яах вэ? Температурын утга хэрэгтэй. Энэ шаардлагагүй шууд энийг л авах юм шүү дээ тийм үү? Боломжтой 700 Джоулаар нэмэгдэх боломжтой тийм ээ. За дараачих нь. Жохон дээш гэж. За энэ За нэг атом молекул бүхий
4 кг-аас хий температур ба дулааны энерги хамаарлыг графикаас үзвэл хийн хоёрын лампт дамжиг болно гэсэн. За, хоёрын лампт дамжиг болно гэдэг чинь цэг ол гэсэн үг шүү дээ, тийм үү? Басхан тулд яах вэ? Эмийг үрждэг дельта температур гэсэн томьёогоор олно, тийм ээ. За, энэ дээр юу мэдээж байгаа, тийм үү? Температур нь хэд байсан? 400-аас 300 бас. Тэгээ бол ер нь 100 байна гэсэн үг шүү дээ, тийм ээ. 100 кельвин, тийм үү? За, тэн дээр масс нь гэсэн тийм ээ 4 кг гэж өгсөн 4 кг. Тийм хувийн лампт дамжиг болно гэж. За, нийт жоо 100 байсан тийм ээ. Тэгэхээр юу нь 200 гэсэн. 200 к дижиж жоол гэдэг чинь 200 мянга гэсэн үг шүү. За яа. Энэ нэгжийн ийм байгуулж ирсэн 1000 гэсэн. За тэгэхээр яг 200 мянгаыг л энэ тууч гэсэн үг шүү дээ тийм ээ. За 400-аар үжээд 400 кельвин тийм үү? За нэгжийг нь өөрчлөх шаардлага байна уу? Шууд одчмоор биш барай тийм ээ. Цэс рүү шид. Энэ нэгжийн кельвин байгаа юм чи шаардлага болоо авчиж байгаа. За тэгэхээр энэ хэд вэ? 2000-ыг 4 тонн гэсэн үг шүү дээ тийм ээ. Тэгэхээр хэд вэ? Энэ болох нэ дээ тийм үү? 20 гээд 2 тэгний харах уу? Нэмэгдэхээр К болоод 0.2 тэг дээр нэг тэгээ нэмэнгүүт энд К-сыг тавьчихж байгаа юм шүү дээ тийм ээ. За ингээд гараад ирж байгаа юм. За тэгэхээр 120-ыг авах юм шүү. За. Ахин төгс толгой бэ гэж. Тест хийчихгүй нэг. Ер нь та нарын бодсон одоо 40 нь. Тэрийг та нар хараа нэг би ч хийж байгаа тестийг хацуул. За ахин төгс толгой бэ гэсэн. Загаар тархаж буй байгаад бол тууш долгион гэдэг чинь нөгөө ийм долгионыг хэлээд байгаа шүү дээ тийм ээ. Ийм долгион нь болохоор нөгөө ямар долгион юм? Тэгэхээр 100% биш болчих жоох байхгүй юу? Долгион гэдгээрээ явчихсан. За дараачих. Агаар тархаж буй 400 Гц ба 800 Гц-ийн давтамжтай. За дууны аль нь их хурдтай вэ гэсэн. Тэр давтамжийн их дуу ямар авах вэ? Дууны одоо нэг томьёогоо ашиглаж штэ тийм ээ. За юуг олох таа? Дууны хурдыг олохдоо яаж болтыг? Хэлээрэй. Ийм байдаг үстэй. За тэгэхээр энэ чинь бодлого отохгүй шүү зүгээр тайлбарлаж явчих юм шүү дээ тийм ээ. Тэгэл агаар тархаж буй энэ Гц ба энэ давтамжтай дууны аль нь их хурдтай гэж ер нь давтамж ихтэй дуу ямар авах вэ? Хурд нь ямар авах вэ? Бага байна шүү дээ. Давтамж хурдаас уруу хамааралтай байгаа зү. Тэгэхээр ямар авах нь вэ? Энэ хамаарлаа арчин. Тэгэхээр ер нь бол давтамж ихтэй хоёр дахин хурдтай. Давтамж ихтэй долгионы урт багтаа учраас хоёр дахин бага хурдтай гэж байна. Тэгэхээр энэ дээр ч одоо юу гэдэг 400 ба 800-ийн аль нь их хурдтай вэ гэдэг. Ижил хурдтай хурд давтамж хамаарахгүй долгионы урт мэддэхгүй учраас долгионы урт мэддэхгүй учраас хэлэх боломжгүй. Тэн долгионы урт багтаа учраас хоёр дахин багтаа. Ер нь санаа нь бол энэ л байна. Гэхдээ яг юунд дарах ижил энэ одоо юу гэж байгаа юм бэ? Ижил хурдтай давтамж захтай хамаарах. За энэ нөгөө 3 хамааралтай гэдгээс ер нь энийг л авах юм байна да. Энэ бол болж энэ одоо ижил хурдтай идэл.
Тийм ээ, тэнийг л авч байгаа. Тэр нь болохоор яг нөгөө санаа нь авах байгаа юм шүү дээ. За хэлбэлцэл хийж буй биеийн координат хугацааны хамаарлын графикийн зурагт үзүүлвэ. Биеийн хэлбэлцлийн цикл татамжийг олно гэсэн. За би энэ дээш нь үзье. За энэ хэлбэлцэл хийж өгье юм байна. Өгүүлбэр нь юу гэж байгаа вэ? Хэлбэлцэл хийж буй биеийн координат хугацааны хамаарлын графикийн зурагт үзүүлвэ. Хэлбэлцлийн цикл татамж. За цикл татамжийг нь олно гэсэн. За энэ дээр юу мэдэж байна? Батайц нь мэдэж байна. За хугацаа нь мэдэж байна тийм ээ. Тэгэхээр яаж олно гэсэн үг вэ? Батайц нь хэд вэ? 10. Нэг үе нь хэд вэ? 4 байна шүү дээ тийм үү? За энэ дээр юу хурдан мэдээж байна. Энэ урт мэдээж байна тийм ээ. Ээл нь 10 см. За хугацаа нэг үеийнх нь 4 секунд байна уу? 4 секунд байна тийм ээ. За тэгэхээр энэ нөгөө нэг цикл давтамжийг олохдоо өнцөг ардаа нөгөө 2-ны t-гээ хуваах нь t буюу үе. Ингэж олно тийм ээ. Тэнгүүт эндээсээ томьёог олох юм бол яах нь вэ? 2 гэдэг чинь 314 тийм ээ. 314-өө хэдэд хуваачна гэсэн үг үү? 0.25 хуваачна гэсэн үг байна шүү дээ. Тэгэхээр хэд гарч ийн? За энийг тооцоолоо гаргаарай. Энэ томьёог ашиглаад тооцоолоо. Энэ 2 шүү. За хэн хадаа зооны 0.5 тийм ээ. За 0.5. 2-ыг уурчдаг нь 314 хувадаг нь 0.5. Тэгэхээр чи 20 нуучих гэж зааш 2 п 314. За энийг тооцоолоо гаргаарай хариу. Нэг ажиж. Жохон дээшлэж гэж яах вэ? Энэ аль чинь тийм ээ. За дээшлэж. Амжихгүй болоо хүмүүстээ. За ямар ч байсан ядаж 50 эхний тестүүдээр ажиллаж байна. За механик дэлгөөний хурдан нэм, дэлгөөний давтамжийн нэм бол дэлгөөний уртыг олно гэсэн байна. За хурд мэдэгжээ, давтамж мэдэгжээ тэгэхээр яаж олно гэсэн үг вэ? Тэгэхээр яах нь 2 м гэдгээр тооцоолох юм тийм ээ. За дараагийн идеалгийн хязгаар бариад хүргэсэн бол параметруудын өөрчлөлтийг сонгоно гэсэн байна. За дотоод энерги нэмэгдэн өөрчлөгдөхгүй багасна гэж. Идеалгийн хязгаар бар гэдэг чинь юу яа? Энэ гэсэн үг шүү дээ тийм ээ. За энэ хөргсөн бол гэж юм тийм үү? Параметруудын өөрчлөлтийг олно гэсэн байна. За тэгэхээр дотоод энерги нэмэгдэхгүй мэдээж тийм ээ. За хийд ажил хийгдэхгүй. Хөргсөн гэдэг чинь ажил хийгдэхгүй шүү дээ тийм ээ. За өөр хий дулаан яах вэ? Аавн дулаан солилцохгүй. Хий дулаан өгнө. Жод сонголтны яа сонгоно гэсэн үг. Эднээс сонгочих юм биш үү тийм ээ. За дотоод энерги мэдээж яах вэ? Өөрчлөгдөхгүй гэдэг аа. Тэгэхээр 2 бол байна тийм ээ. 2 байна. За тэгээд за хоёртой өнөөсөө ганцхан D байгаа юм шүү. За тэгэхээр 5-ыг харъя да 5 нь юу гэсэн бэ? Ажил хийхгүй. За энэ мэдээж зөв. Ажил хийхгүй. 8 нь юу гэж байна?
Дулаан солилцоо. Тийм л юм байна. Энэ л юм байна. Ди үйлбэр юм байна. За дараачих нь Италийн төлийн өөрчлөлтийг ийм диаграмд үзүүлв. V-гээс Z. Эндээс энэ хүртэл гэсэн тийм ээ. Энд V тогтмол байна тийм үү? За төлөвлөгөө шилжвэ. Хий гаднаас дулааны энерги авах уу, дотоод энерги нэмэгдэх үү гэж байна. За энэ дээр болохоор даралтууд ихссэн эзлэхүүн тогтмол байгаа тийм ээ. Тэгвэл даралт тогтмол даралт ихссэн эзлэхүүн тогтмолыг яа дээ? Дотоод энерги нэмэгдэх үү? Нөгөө томьёогоо харна шүү дээ тийм ээ. ТВ-ийн өвчөр юм яах вэ? Дотоод энэ ихсэж байгаа юм чи нэмэгдэх гэсэн үг шүү дээ тийм үү? За. Тэгэхээр дулаан авахгүй дотоод энерги өөрчлөгдөхгүй, дотоод энерги нэмэгдэнэ. Ажил хийсэн ажлаа дотоод энерги нэмэгдэнэ. Хий төлөвөөс тийм байна. Энэ хийсэн ажлаараа дотоод энерги нэмэгдэх юм байна. Дулааны энерги авахгүй дотоод энерги нэмэгдэнэ. Диаграм дээр үзүүлсэн. Тийм ээ, тийм ээ. За дараагийнх нь тест ямар тест вэ? За энэ чамрах юм байна. Өнгөрөөч. За дараа томьёонод цахилгаан гүйлийн хүчийг олно гэсэн байна. За гүйлийн хүч гэдэг үг нь тийм ээ. Би хөвлөв тийм үү? За дараагийнх нь дараа томьёонуудаас цахилгаан чадал олох томьёог олно гэсэн байна. За чадлыг яаж олъё? P тэнцэх нь тийм ээ. За дараагийнх нь конденсаторын багтаамжийг нэгж нь аль вэ гэж байна. Конденсаторын нэгдэл юу юм? Парад шүү дээ тийм ээ. За парад гэдгээс сан. Дараа нь пич хэмжигдэх үнэдийн нэгжтэй. За яа. Пич хэмжигдэх үнэдийн нэгжтэй зөв харгалзуулна гэсэн байна. За. Энийг бол харгалзуулж хоох тийм ээ. Огцхоо. За энэгээр энэ E гэж юу тэмдэглэдэг юм бэ гэж. За энэ дээр тогтмол бол биш. Хаан сармд тогтмол диэлектрик нэвтрүүлэх чадвар энэ нь шүү дээ тийм үү? Диэлектрик нэвтрүүлэх чадвар гэж C хөлбөр байх нь шүү. За дараагийн шулуун гүйлийн эргэн тойронд үүсэх солонцоо орны чигийг ямар гарын дөр бол шулуун гүйлийн эргэн тойронд баруун гарын дөрмөр яг гүйлийн солонцоо орнд илэрхийлдэг юм. Баруун шураг гэж энэ дэр байна. Баруун гар. Нөгөө нэг юуны одоо нөгөө амплиг гүйдлийг илэрхийлэх юм 100 гарын дөр бол авчих тийм ээ. За дараагийн Е 44 нь болохоор Е тэнцэх нь 10 метр байх метр хэмжээний хүчтэй цахилгаан оронд ийм колон цэнийг үйлчилсэн бол үйлчлэх хүчийг олоо гэж. За Е-г хуваах нь Q гэдэг байна тийм үү? Тэгэхээр яг 10-га 2-той хуваагаад хэдв? 0.5. Энд байна. За дараа 45. Q1-ийг 3 микроколон ба Q2 нь 4 микроколон цэнүүд 2 метрийн зайд байрлаж байсан бол за түлхэлцэх хүч. За энэ дээр болохоор нөгөө Q1-ийг өөрчлөн Q2 хуваах нь R-ийн квадрат гэдгээр орчин тийм ээ. Тэгэхээр 2 3 дээр 12 12-ыг 2-ын квадратад хуваахаар чинь хэдв? 4. Энд чинь 4 болно. Тэгээд 12-ыг 3 4 12 гээд 12-оо 4 тоон гэсэн үг шүү дээ тийм ээ. Энэгээр болно шүү дээ. Хүчийг олцсон шүү дээ. За 12-ыг хуваах нь 4 гээд энэ төдөө 3. Энд чинь 4 бичтэй. 4 метрийн зайд. Энэ нэгжүүдээ багасгах шүү. Энэ микроколон гэдгээ чинь нөгөө тэд ихэн багасгаа явуучих нь шүү дээ. За энийг тооцоолж энэ томьёогоор олоорой. За үйлчлэх хүч цэник хоорондоо харилцан үйлчлэх хүчээр. За энийг бодлын хүчийг. За бодлын захиргаан бүтцтэй холбоотой доор хэлбэрээс бурууг нь сонгоно гэж. За захиргаан бүтц гэдэг үйл яах вэ? Кристаллын орон царийн занглаан дээр ион, сармаг атом молекул оршиж болно. За энэ арга юу юм бэ? Сэтгүүл ангийн текстээр өөрсдөө хийчихнэ. Доош нь хэлүүлээд хийчих. Багш нь одоо нэг 10 минут хийчих. За нэгэн төрлийн соронзоо орны индукцны тест 865 тест бол соронзоо орны индукцийн шугам перпендикуляраар чиглэхэд ийм 20,000 км/сек хурдтай нисэн орж ирсэн бол электронуудын соронзоо орны зөвхт үйлчлэх хүчийг олоо гэж. За мөн адилын орны индукц мэдгэж чинь юу мэдгэж чинь тийм ээ. Тэгэхээр яах вэ? Хурдаа юугаараа үржээд тесагаараа үржээд нэг жил трафикийнхаа юу туваагаад нэг томьёо байдаг штэ. Соронзоо орны индукцийн юу гэдэг.
Соронзоорны индукцийн том яваад байгаа шүү дээ. Тэргээрээ олчих нь шүү. Хоёулын минь үржээд нөгөө юунд хаваачих гэсэн үг. Тесла хаваачих гэсэн үг шүү дээ, тийм ээ. За дараагийн 48. Доорх томьёонуудын аль нь биеийн кинетик энергийг илэрхийлэх вэ гэж. За энэ ч яг мэдэгдэж чинь тийм ээ. Си үзбэр гэдэг. За дараагийн луужинтай холбоотой зөв өгүүлэмжийн айдас нь аль вэ гэж. За энэ мөн айдас 9-р ингээд чи өөрсдөө ичв. За 50. Ийм килограмм масстай хөнгөн цагааныг за энэ нөгөө томьёолч нь санаж байгаа байлгүй бүгдээрээ тийм ээ. За энэгээр олчих шүү. За дараагийн зурагт бүршин дүүлжсэн хүч ба бүршийн суналтын хамаарлыг граф гээд үзүүлжээ. За x-ний хэмжээтэй сунсан гэж тооц. Энэ хэмжээтэй сунсан бүршийг x2 хэмжээтэй болтол сунгахад гүйцэтгэх графыг ашиглан илэрхийлсэн хариулт нь аль вэ гэж. За хөө энэ болохоор нөгөө энэ. Хотлоо ярих чинь. Энэ чи кинетик энерги шүү. Энэ шүү. Энэ нөгөө нэг нараад эхлэл төгсгөл хоёрын хооронд хасж байгаад нөгөө ийм штэ. Энэ томьёогоор орж байгаа шүү. Тэгэхээр энэ нөгөө эхлэл К1 К2 гэсэн хоёр юу өгсөн учраас ингээд хооронд нь хасаад өчөж байгаа. За энэгээр бодчих гэсэн. За дараачих. За бие хөдөлгөөний тоо хэмжээ ямар хэмжигдэхүүнээс хэрхэн хамаарах вэ гэсэн юм. За хөдөлгөөний тоо хэмжээ гэдэг нь өөрөөсөө яг уу бие массаас шууд хамаарна тийм ээ. Масс хурдны үр дүн өгдөг шүү дээ тийм үү. За энэ томьёоноос харчин масс хурдны үр дүн юм чи масс хурдаас шууд хамаараа явчих гэсэн үг шүү дээ тийм ээ. Томьёогоо санаж агаад өгүүлбэрээ дуулчих. За дараачих. 20 м/сек хурдтай яваа ийм грамм масстай тоглоомын тэрэгцэр зогсож байсан яг анх тэрэгцрийг мөргүүлж хамт мөргүүлдэг гэж юм тийм ээ. Хамтдаа хаашаа ямар хурдтай хөдлөх вэ? За энэ нөгөө юу вэ? Мөргөлдөөний өмнөх ба дараахыг харьцуулдаг шүү дээ. Одоо нөгөө асуусан. За энэгээр бодно гэсэн. За тэгэхээр 20 м/сек хурдтай аваа 0.2 кг гэдэг чинь хэд вэ? 22-оор үзээд 0.2-оор үзээд 4. За 4 яг тэрэгцрийг мөргөж хамт хөдөлгөө гэхээр чи нэмэгдэнэ гэсэн үг шүү дээ тийм ээ. Тэгээ мөргөлдсөний дараах нь хэд болох вэ гэсэн юм. Тэгэхээр яг анх 20 м/сек хурдтай байсан. Тэгээд ийм масстай учраас дараагийнх нь нэмдээ явахаар чинь 4 гэдэг чинь хэд вэ? Анхныхаа хурдаар хөдөлгөөний дагуу хөдөлсөн. Хөдөлгөөний чигийн дагуу хөдөлсөн гэдгийг нь авах. За зурагт 3 биеийн координат хугацааны хамаарлыг үзүүлжээ. Аль бие нэг хурдтай вэ? За энийг даасан. За энэ бол гайг баха тийм ээ хийчих ба. За дараагийнх нь зурагт хар томсгын температур хугацаанаас хамаарсан өөрчлөлт үзүүлжээ гэсэн юм. За би энийг уул дээр тайлбарлаж өгсөн дөө. Нөгөө ижил температур, тогтмол температур дандаа хайх юм уу зарцах үзэгдэл явуулж идэг гэх тийм ээ. Тэгээ температур нь буурж явах юм бол хатны хөрөнгө гэх мэтлэнгээр өрнөсөд нөгөө процессүүдийн нөгөө яг юу одоо нөгөө үндсэн гурван төвлөгөө шилжих үзэгдлийн дараа явуулах гэсэн үг шүү дээ тийм ээ. За дараагийн зурагт идеалхийд явагдсан процессыг диаграм үзүүлжээ. 1-2 цэцэрт ямар процесс явагдах вэ гэсэн. За энэ болохоор шүүн нэгсэн даргалан тогтмол байна тийм ээ. Тэгэхээр энд бид даргалан тогтмол он чи яах вэ? Изобар процесс байна тийм үү? За дараагийнх нь идеалхийд явагдсан цикл процессыг PV диаграм төрүүлжээ. Процесс нь 2-3 төлөвийн даргалт хийсвэн температурын харьцаа тодорхойлно гэсэн байна. Энэ одоо график нь юм байна. За энэ дээр болохоор
За энэ дээр юу тогтмол байгаа гэхээр ТВ бол багассан байна. Юу нь бол ихссэн байна тийм ээ. За P3 2 бол ямар байна вэ? P3 нь P2-оос их тийм үү? Тэгэхээр ерөөсөө энэ болоод байгааз энэ тэгшдэг биелээ бол. Үгүй тийм бай. Нөгөөх нь ихссэн тийм ээ. Дарах нэгсэнгүүтээ эцэг нь буурсан уруу хамааралтайгаар явцсан байна. Тэнгүү Тимуртуур тогтмол болоод энэ үе хөвөл байгаа. За дараачих нь. Энэ нэрний изобор айгуу хорж ирсэн. Тимуртуур байдгүй. За энэ пидний ороор шилжүүр чинь тийм ээ. Энэ дээрээ 273-аар нэмээд явчих гэсэн үг шүү дээ. За дараачих нь. Италийн даралтын энэ аваад мэдж байгаа үсэ тийм ээ. Фильмний хуваар шилжүүлэхээр хийж байгаа. За ингэ гарч. За Италийн даралтыг ийм биш тооцоолдог гэж байна. За тэгвэл хийн Тимуртуур нь 6 дахин нэмэгдүүлвэл гэдэг чинь Тимуртуур нь 6 дахин нэгсвэл тэгштэйдээ хараад ихсгэж болохоор гэсэн. Энэ яг хоо 6 дахин гэсэн. Хичгүй. Тэ сонгочод аа. За тэгэхээр Тимуртуур нь 6 дахин ихсгээр чи мэдээж яах вэ? Ухаан тэгштэйд адилхан 6 дахин ихсэн тийм ээ. Конденсацийг 3 дахин багасгах гэж. Тэгэхээр чин 6 3 гэдэг чинь 2 дахин яах вэ? Өснө гэдэг яах вэ шүү дээ тийм үү? 6 3 2-ын харьцаагаар болчихно гэсэн үг шүү дээ тийм ээ. 6 дахин ихсэж байгаа 3 дахин багасгаад байна гэсэн. За соронзонтой холбоотой дараах үйл хэмжүүдээс зөвөг нь болно гэсэн юм. За дэлхийн соронзон орны дэлхийн цөм төмөрлөгөөс тогтцтой. За зөв. Соронзон хүчний шугамны энэ туйлаас гарч За хүдээр чи хэд дээр очиж зогслоо манайхаа. Ингэж явуулдаг юм байна гүшүү. Чивтэр ч өстэй дээр чинь. Артаа хийц. 32 болоо явчихлаа гүшүү. За гялцаар минут. За эхэлцээ бүгд. Эхлээ тэгээ дараа нь яаш хамтраад ирж байгаа ажиллаа. Юу вэ? Анаа бишээ асуусан. Ажил дээр хичээл байж. Хоёр гэж. Хоёр гэж хойшлох юм биш үү тулаа. За одоо энэ авлаа. Энэ юм шүү. За. Эндээс 20-оос эхлэн тий. За. За мика хаа. За бөөрийн бүтцийн хэсгүүдийг зөв тогтмолтой хөлбөрийг олоорой гэж байна. За ерөнхийдөө бөөрийн бүтэц 10 дугаар ангид үзсэн 10-ын номон дээр чинь байгаа шүү. Та нар сайн харна шүү. За бөөрийн бүтцийн хэсгүүд. За нааша авч. Нэгийн тоогоор энэ. За нэгийн тоогоор энэ. Бөөрний гэр буюу аяг гэдэг ганц заа юу. За ингэж гэр заа юу. За 2-ын тоогоор холтослог давхраа. Холтослог давхраа. За 3-аар болохоор тархилэг давхраа. Тархилэг давхраа. За 4-ийн тоогоор болохоор юу вэ? Вэ нэ тий бөөрний вэ. За 5-ын тоогоор бөөрний
Тий. За 6-гийн тоогоор юу юм? Дэвш. 7-гийн тоогоор за шээс дамжуулах цорох тийм үү? За. За ийм үндэс бүтцтэй биш. Арилжчихлаа. Тусгийч. За одоо 100 харгалзуулсан хөлбөр аль нь вэ гэж тий. За одоо эндээс ардчих шүү дээ. Нэгийн давхар хоёр дээр холцлог давхар байгаа тий. 3 дээр тархилыг давхраа. За энэ үйж тийм үү? Тархилыг давхраа 2, 3 дээр тархилыг давхраа 7 дээр яасан? Шээс дамжуулах цаг гэдэг ингээд зөв болчихлоо. Дараа Усны даралт ихсэх нүд хавгнах шээс уургатай цустай хэмжээ бага байх нь ямар өвчний шинж вэ гэж. Бөөрийн өр. За бөөр унчих ямар хүмүүст илбэг байдیں۔ Өндөр турхаа хүмүүс бөөр унчих. Бөөрийн чулуу. Өөрөөр хэлбэл энэ кальцийн давс хоригдлогдсанаас бөөр цолоочдөг байх нь шүү. Кальцийн давс хоригдлогдсанаас цолоочих нь шүү. Бөөр цолоочих нь. За бөөрийн дутагдал энэ. За өөр цуснд нөгөө илүүдэл бодисыг шүүж чадахгүйгаас яасан? Бөөрийн дутмагшил үүсдэг баг. Нэр яасан? Бөөрийн дутагдалд орно шүү дээ. Цусны илүүдэл бодисыг шүүж чадахгүйгаас бөөрийн дутмагшил үүснээр бөөрийн дутагдалд орно. За давсганы хавдар. Давсган дээр ургацэг ургадаг байх нь шүү дээ. Ингэх юм бол давсганы хавдар үүсдэг байх нэ. За дараагийнх нь хүний мэдрэлийн тогтолцооны үнцэг сүүдийг үүрэгтэй зөв харгалзуулаарай гэсэн үг тийм. Харгалзуулсан мөрийг олоорой гэж. За хамгийн нэгдүгээр. За нейроны урт богино сэртэнгээс тогтох сэрлийг мэдрэхүйн төвөөс эргэтнээс мэдрэхүйн төвд дамжуулах зам. За цагаан бодис. За тань тогтоож авна шүү. За цагаан бодис юм уу? Нейроны FB бөөм сэрэмгийн ихэнх хэсгээс тогтох мэдрэлийн төв гэсдэг. Юу вэ? За яачаа. За сэрлийг хүлдээ авч төв мэдрэлийн системд дамжуулах мэдрэлийн ширхэг. За энэ зүг баг. Зүг баг. За цааш нь. Сэрлийг төв мэдрэлийн системээс ажиллах хэрэгтэнд дамжуулах мэдрэлийн худлыг хөдөлгөөний нейрон шүү. Хөдөлгөөний нейрон. Энэ айгүй хорж ирнэ. Дамаа эднэр. Хөдөлгөөний нейрон. За оронгууд зураг дээр сайн тайлбарж үзье. Тархи нуусанд байрлахгүй мэдрэхийн хөдөлгөөний нуусыг завс. Хөдөлгөөний нейроныг холбогч гэхээр завсрын нейрон. Завсрын нейрон. За тэгэхээр би хариулт дээр зөв явцсан шүү дээ түрүү тий. Эдрийг ингээд тогтоо. Ойлгосоо. Тогтоогоод ив шүү. Энэ зөв хариулттай юм яваад байгаа юм шүү. Тийм үү? Юу болоо юм бэ? За дараа. Тийм дээ. Дандаа зөв хариулт та яваад байгаа юм шүү. Би бол хариулж өөр юм татах шүүсгүй юу? За яг хүндээс нь явчих. За. Хүний биеийн дулаан зохицуулахад арьсан бүрхүүл ямар үүрэгтэй вэ гэж. Температур нэмэх үед арьсан хөвчлөлтийг гэж. За энэ хамгийн амархан тийм үү? Та сайн мэднэ. За юу вэ? Хүсний булчирхай үйл ажиллагаа идэвхтэн тий. За юу? За хязгаарын зүснээс нутаг өснө. Шар ус үрж булчин сулран шар ус наалдаа гэдэг. За эдгээр бол амархан.
ерөнхийдөө. Дандаа л 10 агуулгууд явдаг шүү. 10 13 ба 23. Ургамлын иш газрын татах хүчний эсрэг урах хариу үйлдэл юу гэдэг вэ гэж чинь. За энэ арга ургамал ерөөсөө 2 чиглэлд ургана. 2 чиглэлд ургана. За нэгдүгээрт нь яах вэ гэхээр гэрэл рүү тэмүүлж ургана. Энийг болохоор фотографизм гэж нэрлэдэг байна. Гэрэл рүү чиргэлж ургаж байгааг нь фотографизм. Та хэд ингэж цонхон дээр байгаа ургамлыг хардаг үстэй. Гэрэлд эв гарч байгаа хэсгүүд нь яг ингэж нөгөө нарлууга тэмүүлээд болгосон. Сүүдэг байгаа хэсэг нь арай өсөлт нь удаан байдаг ш. Тийм учраас цонхон дээр тавьж байгаа зүтгэл байнга эргүүлж нарных нь үйлчлэлийг сольж явах хэрэгтэй. За яагаад тэгээд энэ гэрэл рүү тэмүүлж ургадаг вэ гэхээр яг тэр гэрэл рүү тэмүүлж байгаа хэсэгтээ ауксын гормон их байгаад байдаг байхгүй юу? Ауксын гормон их байгаад энэ яагаад гэхээр өсөлтөнд нөлөөлж штэ тий. Ауксын гормон гэрлийн аль чиглэлээс гэрэл тусчээ тэр чиглэлдээ их байгаад байна шүү. За нөгөөх нь болохоор үндэсний татах хүчний эсрэг үйлчилж байгаа үйлчлэлийн фотографизм гэж. Дэлхийн татах хүчний эсрэг ургаж байгаа ургах хариу үйлдэл болохоор фотографизм, географизм. За энэ болохоор яах юм үндэс хэрвээ яах юм татах хүчний эсрэг ургахгүй бол ургамал гэдэг чинь тэнгэрт хөөр явчихна тийм үү? За тэгэхээр ерөөсөө л энэ хоёр үйлдэл байдаг байна шүү дээ. За дараагийнх нь буруугийн татчихжээ. За дотоод шүүлийн бэлчгээ үүргийг зөв илэрхийлсэн хэлбэрээр сонгоорой гэж. За дотоод шүүлийн бэлчгээ нааша харна бүгдөө. За сэрэ бэлчгээ хаана байдیں۔ Багшаа хэлээд тах та энэ сэрэ бэлчгээ хаана байдیں۔ Хэл. За игэмний чүчүүд доор тий. За игэмний чүчүүд доор байгаа шүү. За намайг харж байна уу? Камер нь харагдаж байна уу? Энэ үгүй энд байгаа шүү тий. Энэ хэсэгт. За нойр бэлчгээ. Сайн энэ ходоодны ар хананд байрлаж байгаа нойр бэлчгээ. Зүүн талдаа дагуу энэ. Ходоодны ар ханд зүүн тийшээ дагуу байрлаж байгаа. За. Та бамбаа бэлчгээ. За бахлуурын хэсэгт байрлаж байгаа тийм бахлуурын хэсэг. За тэгэхээр одоо бүгдөө харна. За нойр бэлчгээ ямар үүрэгтэй? Нойр бэлчгээ. Уугаа сайн байна тийм. Цуснд глюкозын хэмжээг хямд зохицуулах буюу өөрөөр хэлбэл инсулин дааврыг ялгаруулад цуснд глюкозыг зохицуулна шүү дээ тийм. Инсулин дааврын нөлөөгөөр цусны глюкозын хэмжээг зохицуулна тийм. За хэрвээ ихтгэх юм бол яасан? Инсулин даавар ялгарлаа илүүдэл глюкозыг илэг рүү гликоген хэлбэрээр нөөцлөждөг байх юм шүү тийм. Цусны дахь сахарын хэмжээ, глюкозын хэмжээ багдаад ирэнгүүт илэгнээс яасан? Глюкоген даавар ялгараад гликогеныг цус руу глюкоз хэлбэр рүү нийлэгжүүлээд нөгөө цусны дахь глюкозын хэмжээг яасан? 80-аас 120 мг барьж идэх байх юм шүү тийм. Хэвийн өмнөний цус 80-аас 120 мг байж байгаа шүү тийм үү. За бамбаа бэлчгээ ямар үүрэгтэй тэгвэл? Бамбаа бэлчгээ болохоор яасан? Божийн солилцоог зохицуулах заав шүү. Сайн байна. Йод тийм. Йод дутагдлын эмгээс сэргийлдэг тийм үү? Ялгууруулж байгаа даавар нь яа? Тиреойд, тироны, тироксин гэсэн хоёр дааврыг ялгууруулж идэг шүү дээ тийм. За энэ дааврын нөлөөгөөр йод дутагдлын эмгээс сэргийлэхээс гадна энэ яасан? Божийн солилцоог зохицуулна. Өсөлт хөгжилтийг зохицуулах нь шүү дээ тийм. За сэрэ бэлчгээ ямар үүрэгтэй тэгвэл? Сайн байна. Ерөөсөө сэрэ бэлчгээ хамгийн гол үүрэг чинь тархлааны эсүүдийг яасан?
одоо удирдах идэх хянажид гол эсчин байхгүй. За тэгэхээр одоо энэ дээр бүгд харж шít. Тэл лимфоцит юу юм? Лимфоцит ч өөрөө цагаан эсийн төрөл байхгүй юу? Цагаан эс хүний бид ямар үүрэгтэй лээ? Тэр бидийг үүсгэх нь дархлаа тогтоош тийм үү? Гаднаас ямар нэгэн бит орж ирэхээс хамгаалж яадаг тийм үү? Тэгвэл цагаан эсийн олон төрлүүд байж байх юм шүү. За тэгэхээр одоо сэрэ булчирхаа дээр тэгвэл лимфоцитын боловсролтыг сэдэх. Энэ хоёр нь буруу тийм. За цуснд глюкозын хэмжээ хянах бол нойр булчирхаа үүрэг байсан тийм. Бодис солилцоог нэмэх өсөлтийг дэмжих бол дандаа булчирхаа үүрэг байсан тийм. За энэний үүрэг байсан. Энэний үүрэг байсан тийм. За бөөрөнд цусны эргэн шимэгдэлтийг сэдэх энэ юу юм? Эргэн шимэгдэлтийг энэ болохоор вазоспирслин. За яаж ч гэх юм. Вазос нэг л эвгүй бичигдээд. Вазоспирслин. За яаж бичиж байна? Вазоспирслин. Нэг л эвгүй нүдэнд өрөөсө тогтохгүй байна. Вазоспирслин. За энэ болохоор шүү дээ. Өнчид архины RX-гээс ялгарна шүү. Энэ вазоспирслин даавар нь өнчид архины RX-гээс ялгараад бөөрийн цусны эргэн шимэгдэлтийг сэдээд үүрэгтэй юм байна. За өнчид архины урд хэсгийн дааврыг зохицуулах нь юу юм? Гипоталамусын үүрэг байна шүү дээ. Гипоталамусын үүрэг байна шүү. Газ зэрэгцээ бичээ яваарай. Ажиллаглаа шүү. За тэгэхээр саяных бол яс А хэлбэр байна тийм. За. Улаан бурхан сэтгэн цэцгэн өвчнүүдийн нийтлэг шинж. За энэ амархан байна тийм. Хоёулаа юугаар үүсдэг энэ хоёр? Улаан бурхан сэтгэн цэцэг юугаар үүсдэг? Юугаар үүсдэг юм бэ? Вирусаар үүсдэг тийм. Вирусаар үүсгдэг өвчин. Тэр яасан? Вирусаар үүсгдэг бэлгийн зам муу юм уу? Биш. Вирусаар үүсгдэг агаар цэцлийн замаар. Стоп. За 27 дээр машаа. За тахлааны эсүүдийг хэлбэрүүдийг шинж тэмдэгтийн зөв харгалзах хувьд болоорой. За тэгвэл тахлааг одоо. Тахлааг идэвхтэй тахлаага идэвхгүй тахлаага хоёр ангилдаг байна. Идэвхтэй тахлаага, идэвхгүй тахлаа. За идэвхтэй тахлаага дотор нь төрөлхийн идэвхтэй худлаа чинь. За байгалийн идэвхтэй одмол идэвхтэй хоёр. Байгалийн идэвхтэй тэгж хоёр. За идэвхгүйгээ мөн дотор нь ажиллах. Билээрээ төрөлхийн энэ юу бахас шар юм сарж байна. Одмол идэвхгүй. За байгалийн идэвхтэй тахлаа хэдийг үүсдэг юм бэ гэхээр яасан? Халдварт өвчнөөр өвчлсний дараа үүснэ зэ. Та нар ингэдэг шүү дээ. Салхин цэцэг нэг туссан ба дахиад гэж ярьдаг үстэй тийм үү? Халдварт өвчнөөр өвчлсний дараа дахиж өвдөхгүй үгүй ээ. Салхин цэцгээр нэг салхин цэцэгцэн бол дахиж өвдөхгүй гэж ярьдаг үстэй тийм үү? Тэр чинь яаж юм гэхээр танах байгалийн идэвхтэй тахлаа бий болсон байна шүү тий. За одмол идэвхтэй нь яах вэ? Вакцин хийлгэсний дараа та нар тогтдог байна. Вакцины дараа. За та нар вакцин хийлгэчихээр одоо өвдөхгүй гэдэг шин тий. Илэгний БЦ вирусын вакцин ч гэдэг юм уу тийм үү? Одоо сүүлийн үед хийлгээд байгаа тийм үү?
За төрөлхийн идэвхгүй давхлаа гэж байна. Төрөлхийн. Оо сайн байна тий. Тэгээд суугт дамжиж байгаа давхлаа авах нь шүү. За олбол идэвхгүй нь яах юм? Эмчилгээний ээлж хийлгэсний дараа үгс давхлаа авах. Эмчилгээний ээлж хийлгэсний дараа үгс. За тэгэхээр энэ дээр болохоор яасан? 1-ийн А тийм үү? 2-ийн Д. 3-ийн B, B-ийн D. Гэрээ Е хариулт дээр энэ А. Надад чинь л оролдоод таныг өрх оролдоод юм шүү. Энийг дөө зурхгүй болгоод байна. Одоо надад ч оролж чадахгүй зэ. Араас гэж за. За одоо эсрэг бие үүсгэн өвчнөд тэмцдэг. Давхлааны эсийг олно үчин тий. За васо пи одоо нөгөө ингэ түрүү хэлсэн шүү тий. Цагаан эсийн төрлөөр маш их тийм үү. Цагаан эсийн олон төрлүүд байдаг байна. За юу вэ? Базофил. Энэ нөгөө доторх мөглөгөөрөө л ялгаасан. Нейтрофил. Шо, тэгээд дараа. Макрофаг. Эзонофил. Лимфоцит. За. Моноцит гэж усаага том бөмбөтэй тий. За гихмишлэнгийн олон хэлбэрүүд байдаг байна шүү. За базофил гэхээр юу юм? Энэ шигүү мөглөгтэй эсрэг буюу үүсгэх байна. Шигүү мөглөгтэй эсрэг буюу үүсгэх вэ? Үүсгэх байна. За нейтрофил нь юу юм? Нэг л за нейтрофил болохоор шүү дээ тий. Залгуур эсийн нэг төрөл бөгөөд нэг л удаа яасан. Фагоцит буюу нөгөө залгаар тэгээд өвчдөг байна. Фагоцит гэхээр юу юм? Залгих гэсэн үг шүү дээ тий. Эсийн дотор том бодисууд нэвтрэн орох үзэгдлийг фагоцит. Тэгэхээр ерөөсөө нааш хараарай. Эсийн дотор том хэмжээний молекулууд том бодисууд нэвтэрч орох үзэгдлийг фагоцитоз гэдэг үстэй тийм үү? Тэгэхээр цагаан хөвс бол өөрөө яасан? Фагоцитоз үүсдэг байхгүй юу? За тэгэхээр нейтрофил бол ерөөсөө амьдралдаа нэг л удаа яасан. Фагоцит хийгээд үхдэг байна шүү. Нэг л удаа фагоцитоз хийгээд үхдэг юм эсийг нейтрофил гэдэг. За макрофаг гэхээр эсрэгээр энэс эсрэгээр яасан. Олон удаа залгидаг байна. Олон удаа залгих чадвартай юм байна зэ. Залгих фагоцит хийх чадвартай байна. За эзонофил гэхээр за шимэгч устгадаг эсийг хэлдэг байна зэ. Шимэгчдийг залгиж устгадаг. За одоо өстө жинхэнэ лимфоцит ч яах юм? Дотроо хоёр төрөл тий. Т лимфоцит, Б лимфоцит. Лимфоцит Т, лимфоцит Б гэж хоёр ахын тий. За Т лимфоцит нь болохоор цитокиныг ялгаруулад залгуур эсийг идэвхжүүлдэг байна. Цитокиныг ялгаруулж залгуур эсийг идэвхжүүлдэг байна. Идэвхжүүлнэ. За Б лимфоцит нь яах юм одоо? Лимфоцит Б давхлааны эс шүү дээ тийм үү? Жинхэнэ яасан? Давхлааны эс бөгөөд эсрэг бие үүсгэж шүү дээ тийм. Эсрэг биеийг үүсгдэг байна шүү дээ. Үүсгдэг гол эс чинь байна шүү дээ. За. Эсрэг бие үүсгдэг гол эс. Бичсэн үү? Явуулах уу? Явуулах уу?
За хоромсоо бүтцийн хэсгүүдээ наш хараа. За хоромсоомын зураг энэ 11-р ангийн чинь номон дээр яа энэ зураг чинь байж байгаа. 11-р ангийн номон дээр ч зэ. За нэгэн тоор юу вэ? Ген. Хүнд хэдэн ген эдэн? 30 сая гаруй зүйлийн ген. 30 сая гаруй ген байгаа шүү дээ. Бүх шинжлэндийг тодорхойлдог генүүд хоромсоом дээр яасан. Байрлаж байгаа. Тэгээ бид нар нөгөө яасан. А ген үсний хэлбэр, Б ген одоо юу гэдэг те? Үсний буржгарч байд юм уу? С ген зан чанар, D ген яасан. Шүдний хэлбэрч байд юм уу гээ явна гэж ярьжсэн шүү дээ. За хоёроор яасан. Хоромсоомууд нь хоорондоо хромерээр холбогдсон шүү дээ. За гурваар яах юм? Хоромсоомууд фосформатидаас тогтноо гэж ярьдаг тий. За дараа фосформатидаас тогтноо. Тэгэхээр одоо айл вэ? Геноцитромын фосформатид тэр би ярив. За энэ юу уншаад өгүүлбэрийг уншаад таа. Амтдод хуваагдлаар үүсдэг эсүүдийг сонгоно гэсэн юм. Амархан байна тий. Энийг бол та нар хийчих шүү. Стод юу ямар хуваагдал вэ? Энэ ямар хуваагдал вэ стод? BS хуваагдал тий. BS хуваагдал. BS хуваагдал бол яасан? Диплоид бүрддэг шүү дээ. Ерөөсөө л BS хуваагдлаа дотор нь яасан? BS хуваагдал, бэлгээс хуваагдлаас хоёр ангилчихж байгаа байхгүй юу? Тэгээ BS-ийн диплоид бүрдэлтэй, бэлгээс-ийн капсоид бүрдэлтэй байхгүй юу? Тэгээ диплоидтай BS гэхээр хаа вэ? Диплоид бүх хоромсоом бүр ирэх юм тий. За дараагийнх нь амтны амьдралын мөчлөгт амтны амьдралын мөчлөгийн аль үед мембран бүхэл тотгочлооч төлс цитоплазм 2 багтдаг. Түрүүчиг хичээл дээр үзсэн. Хайрын телофаз дээр үздэг. Цитокине тотгочлоо цитоплазм бүрэн хуваагддаг вэ гэхээр телофаз дээр явагддаг буюу энэ цитокинез буюу хуваагдал үздэг тий. За дараа зураг цэтрийн зургтай ойролцоо зураг харж байна шүү шалгалтын дээр байсан. За энэ ямар хуваагдал вэ? Энэ ямар вэ? Энэ юу? Эсээ аль хэлбэр вэ? Хэлээрэй энэ. Метафаз эдний. Метафаз 1, анафаз 1 шүү дээ тий. Яагаад анафаз, метафаз 1 гэдэг байгаа вэ? Энийг анафаз, метафаз гэдэг юугаар нь мэдээд байгаа вэ? Харин тийм нэгдүгээр хуваагдлын зураг гэж яаж мэдээд байгаа вэ? Энэ хоромсоомуудаа харна шүү дээ тий. Хоромсоомууд чи яасан? Капсоид ш диплоидоор байгаад байгаа зү тийм үү? Тийм хосороо байгаад байгаа зү тий. Тэр анафаз 1 дээр яах юм? Диплоид бүрдэлтэй хоромсоомууд бүтнээрээ эсээ 2 туйл руу татагддаг шүү дээ тийм үү? За дараагийнх нь. За дэхийг 1 гинжний дараа л өгч эсрэг гинжиг болоорой. Амархан байна шүү дээ тийм үү? Мэдээлэл ярих эсрэг гинжиг болоорой гэж. За энэ эсрэг бичээрэй. Тос гуангийн эсрэг титозин сил гуани тозин атани тэгэхээр аль хариулт вэ? Энэ үү? Аль тий? Ди гууд шүү дээ. CCO гэдэг энэ юм шүү. GCA хариулт байх юм шүү. Энд яагаад буруу бичсэн бэлээ? GGA байгаа тохиолдолд нүүл үсттэй.
байна. Наад чи энэ хариултаа алдаа. Би хариултаа худлаа ирсэн юм шүү. Тэ? Амархан шне хой. Нааш хараа. За нааш хараарай. Гуанин гэдэг азотлог суурь тийм үү? Д гэхэд болохоор 4 төрлийн азотлог суурь байгаа шүү дээ. За гуанин буюу Г. Цитозин буюу яасан? С. Атанин буюу А. Тимийн буюу Т гэдэг дөрвөн азотлог суурьтай ингээд Д гэхэд. Гэтэл R-ийнхээ болохоор яах юм? Энэ дөрвөн азотлог суурийг чинь R-ихэд Тимийн гэдэг азотлог суурийн оронд урацил гэдэг азотлог суурь гэдэг байна. Тимийн байхгүйгээр R-ихэд урацил байгаа. Нөгөө гурав нь ижилхэн байна. За юу? Юу юм? Гуанин, цитозин, аданин гурав байна. Дээрээс нэмээд урацил орж ирдэг байна шүү. Тэгэхээр одоо бодлогын өгүүлбэрт яарсан. ДХ-гийн гинж энэ дараалт өгсөн. ДХ-гийн ийм гинж исэн. Эсрэг гинжийг мэдээллийн R-ихээ яах юм? Нөө транскрипцээр хөрвүүлнэ шүү дээ, тий? За тэгэхээр одоо R-ихээ мэдээллийн R-ихээ гэсэн байгаа учраас энийг хар. Энэ дөрвийг харна. За тэгэхээр яах юм? Гуанингийн эсрэг яах юм? Нөгөө хамжаагчмаараа явна. Гуанингийн эсрэг цитозин, адааны эсрэг тимийн байрладаг комплементар зарчим гэдэг зарчим үйлчлэн заяа. Комплементар. Хизээч адааны эсрэг гуанин байхгүй, адааны эсрэг цитозин холбогдохгүй. Адааны зөвхөн тимийнтэйгээ л холбогдно. Тимийн зөвхөн адаантай л холбогдно. Цитозин зөвхөн гуантай л холбогдно, гуан зөвхөн цитозинтай л холбогдно. Ингэхдээ яах юм гэхээр гуаны цитозин өстрөгчийн 3 холбоо, адааны тимийн оронд өстрөгчийн 2 холбоо үүсдэг байна шүү. Өстрөгчийн 2 холбоо. Тэгтэл мэдээллийн R-ихээ дээр яах юм гэхээр нөгөө тимийн гэдэг азотлог суурь баггүй энэний оронд урацил холбогдно л гэсэн үг байхгүй юу? За тэгэхээр одоо энийг хараад явчих шүү дээ. Г-гийн эсрэг С байна гэсэн тэгвэл С. А-гийн эсрэг У байна гэсэн У гэдэг. Ингээд энэ зарчмаараа явчихна гэсэн үг. Ойлгосон юм дураа? За. Одоо мэдээллийн R-ийн бүтцийн онцлогийг олно уу? Тийм. За одоо маш аваа. Ойлгосон. Уучлаа нэ. R-ийн 3 төрөл байдаг шүү дээ, тий? R-ийн 3 төрөлтэй. За юу вэ? Мэдээллийн R-ийн өврийн буюу every R-ийн R-ийн 3 төрөл байдаг. Ипсоми. За мэдээллийн R-ийн ямар үүрэгтэй тэгвэл? Мэдээллийн R-ийн ямар үүрэгтэй? ДХ-гийн яасан? Удамшлын тухай мэдээллийг хуулбарлаж авах хэрэгтэй шүү дээ, тий? Хуулбарлах үг. Өөрийн R-ийн яах юм? Зөөж хэрэгтэй, яг тэр хэрэгцээ хүрэлцээтэй газар нь зөөж айж гэсэн үг, тийм үү? Хөөмөлнө. Ирпсоми R-ийн болохоор яасан? Ирпсомуудыг оргийг нийлүүлж. Сайн. За тэгвэл одоо мэдээллийн R-ийн яах юм гэхээр кодон агуулсан дан гинжтэй. Кодон гэж юу юм? Кодон гэж юу вэ? Кодон гэдэг чинь яах юм? Нэг амийн хүчлийг яах юм? 3 нуклеотид код утгатай болдог байхгүй юу? 3 нуклеотид коддог, утгатай болгодог хэсгийг яах юм? Кодон буюу тэрплет гэдэг байгаа шүү дээ, тий? Кодон буюу тэрплет. Тэгэхээр 3 нуклеотид нийлээд нэг кодоныг үүсгэж байгаа байхгүй. Тэгэхээр мэдээллийн R-ийг кодон агуулсан хэсэгтэй авах нь шүү дээ утгатай. За зөөрийн R-ийг нь болохоор энэний эсрэг үйлчилдэг байхгүй юу? Мэдээллийн R-ийг одоо жишээ антикод үүсгэх эсрэг үйлчил. R-ийг нь яах юм? Удамшлын мэдээллийг агуулсан дан гинжийг үүсгэн. За эромсоми бүтээдэг гинжтэй гэхээр энэ R-ийг явах нь тий. Удамшлын мэдээллийг агуулдаг ч юу юм? ДХ-ийг үүрэг шүү тий. За их энерги холбооч юу юм? Гипагийн үүрэг тий. Гипагууд хоорондоо яах юм? Макро энерги холбоогоор холбогдно. Энерги холбоо.
хөвтэй биш. За дараагийнх нь. За тэгэхээр кипагийн хамаарлыг 1 2 3 тоонд харгалж бүтцийн найдварыг зөв илэрхийлсэн хэлбэр байлаа гэж. За гэлцэг. За одоо нэг дээр дээр хоёуланд нь байдаг юм. Юу юм? Хоёуланд нь фосфорын хүчтэй адилхан байна тийм үү? Фосфорын хүчит хоёуланд нь байна. За юу юм? Кипа эрийнхээ хоёрт байдаг юм нь юу юм? Кипа эрийнхээ хоёрт адилхан байдаг юм нь рибоз сахар. Тэгээд муу адилхан фосфорын хүчил байж байна тий. Энэ гурууланд нь байдаг юм юу юм? Гурууланд нь байдаг юм. Гурууланд фосфорын хүчил. Энэ хоёр дээр бас хоёуланд нь байдаг нь аданы, гуаны, цитоз юм байна тий. Тэгэхээр одоо юу вэ? Нэг дээр айн аданы, гуаны, цитозын хоёр дээр фосфорын хүчил дээр рибоз сахар. Окей. Тийм ээ. Тэгэхээр ди хариуцах бол юм шиг тийм. Би махад каротидын зөв илэрхийлсэн үйлдвэрээс оройч. Каротид гэж юу юм бэ? Энэ каротид гэж юу гэсэн үг вэ? Сайн мэн хромосомын бүрдлийг каротид гэж байна. Тухайн амьд бид байгаа хромосомын иж бүрдэл ахын тий. Өөрөөр хэлбэл хромосомын тоо хэлбэр хэмжээр ижил байхыг каротид гэж нэрлэдэг байна шүү. Бие махбодын гадаа шинж тэмдгийн нийлбэр юу юм? Энэ юу юм? Гадаад гэж байгаа чи фенотип. За доор нь өгсөн байгаа учраас та хараад байна. Хромосом дээр генийн байрлал юу юм? За аллел буюу локус шүү дээ тийм үү? Аллел буюу локус. За аллел ген үсний локус дээр байрлана гэж байгаа. Шинж тэмдэг дарагт үзэгдэл юу юм? Эртний буюу үзэгдэхгүй тий дарамгайлах нь болохоор байсан. Домина. Мика хаагаар хэмбэ? За цаашаа гэсэн. Хараад. За удамшлаг хувьсан мутацийн шинж тэмдгүүд үзэг тодорхой үйлдвэр болооч. За ямар үйлдвэр? Мутац, удамшдаг хувьсэл гэсэн үг тий. За мэдээж яах юм? ДНХ-ийн бүтэц өөрчлөгдөн. Удамшиж байгаа юм чинь. Хромосомууд ч нөгөө хоорондоо юу хийх бэлдээ энэ? Яагаад бүтэц нь өөрчлөгдөд байгаа юм? Эцгийн хромосомууд өөр хоорондоо ижил хэсэг солилцоод байгаа үстэй энэ. Хөрсөн говер явагдаад байгаа үстэй тий. Хөрсөн говер явагдаж шүү дээ тийм үү? За хромосомын тоонд өөрчлөлт гарах уу? Гарна шүү тийм үү? Тэгвэл яасан юм? 23 нийлээ 46 гэж байгаа. Хромосомын хэлбэр хэмжээнд өөрчлөлт гарах уу? Тэгвэл яах вэ? 1 2 3 За өвцөн тооны жишээтэй зөв хадгалцгаа. За бас адилхан та хэд нөгөө юугаар яваад байгаа шүү дээ. Захин хичээлээр энэ шалгарлууд явсан тийм. За байгалийн шалгарал юу вэ? За бусны хүр ирвэхийн өнгө бараан болно. Хэрвээ ингээ өнгөө өөрчилж чадахгүй бол шавж орж идэнэ гэдэг аа шүү дээ тийм. За энэ болохоор салгагч хөдөлгөөн шалгарлын жишээ. За зориудын шалгал бол яах юм? Хүн өөрийнхөө ашиг сонирхолд нийцүүлж шин сорт омог үүрдэг гаргаж авахыг зориудын шалгал гэдэг ба тийм. За селекц. Байж байгаа юм. Пенцлийн төсвөртэй болно гэсэн үү? 1-ийн C, 2-ийн A, 3-ийн B бол. Селекц гэр одоо бас л энэ омог бичил битэн омог гаргаж авч байгаа юм. За дараа. За энийг өөртөө бодноо. Манайхан бол янз бүр бодож байгаа юм.
За жимсний ялгааны богино далавч эрдсийн урт далавч доминант генер удамштай. Гетерозигот урт далавчтай ялгаа богино далавчтай ялгаатай эзэлбэл урт далавчтай ялгаа төрөх магадлалаар. За хэд уурда. Урт богино 50 тавих хэрэгтэй юм уу? За. Сая хийсэн. Лавгаа юу? За бодсноо. За энтэй ингэсэн чинь одоо зургийг харахаар ойлгомжтой үстэй. Тийм аа үстэй. Энийг энтэй, энийг энэтэй дахиад энийг яасан. Ардталтаа энийг энтэй явахаар 50-50% гарч тийм. Гэт энэ 50% урт далавчтай, богино далавчтай 50% гарсан юм шиг. Тэгэхээр ярилц юм шиг тийм. Эндээсээ бэлгийсэн үссэн ч болно шүү дээ. Том аа, эндээс жижиг аа, эндээс ганц хаа тийм үү. Энийгээ торон тэгээд яг энэ үрчил гарна шүү дээ тийм. За дараагийн. За А, Б, С, хэдэн төрлийн генотиптэй бодголоос гэсэн генотиптэй бод хэдэн төрлийн гамет үсгүй. За эндээс эндээс Б жижиг үе. Эндээс С жижиг С. За тэгэхээр хэд үссэн бэ? Яагаад дөрөв? Нөгөө нийлүүлж чиггүй солиороод байгаа юм. А, П, С солиорч. Би өөрөө солиороод явж шүүгүй шүү дээ. Ийм солиот үнтэй чи юу яа нэ? Тома жижиг вэ, жижиг С, тома энд ялаа. Том С тэ, тома жижиг вэ, жижиг С, тома том Б, жижиг С. Гэл дөрвөн гамит явах юм шүү дээ. Солиорч хүнээс бүх даах юм за. Сотон шиг юм яриа. За 3 дугаар бүлгийн цэстэй. Эрэхтэй 2 дугаар бүлгийн цэстэй эмэгтэйтэй гэлжээ. 2 хүүхдүүд нь 2 хүүхд төрүүлжээ ч тийм. За хүүхдүүдийн нэг нь 2 дугаар бүлгийн цэстээр энэ гэр бүлийн цэсний генотип болоорой гэж. За эцэг нь яасан? 2 дугаар бүлэг. 2 дугаар бүлэг. 3 дугаар бүлэг юм за. Их нь 2 дугаар бүлэг юм байна тийм. Тэгээ хүүхдүүд нь болохоор 1 2 дугаар бүлгийн цэстэй. 1 дугаар бүлэг, 2 дугаар бүлэг. За сайн. Хурдтай явчих сайн байна. Ингээ хурдтай яв сайн. За би хариултанд явчих тийм. За дараа. Өнгөрцөн. За биотехнологийн аргаар гаргаж авсан бүтээгдэхүүний биотехнологийн аргаар гаргаж авсан бүтээгдэхүүний тохирох амьд хэлтийн зөв аргалзсан хэлбэр болоорой гэж. За антибиотик мэдээж юу пенцилин хамт. Тал бол олборлолт болохоор яасан зис алт уран хүнсний үйлдвэр хайраг энзим таза. За генетик инженерчдийн аргаар инсулин үйлдвэрт үйл ажиллагааг зөв дараалалд оруулсан үедийг сонгоно гэж. За мэдээж хамгийн эхлээд яах юм. Хүний инсулины мэдээлэлтэй ДНХ-ийг энэ нэгдүгürt нь тийм. Хүний инсулины мэдээлэлтэй ДНХ-ийн эсхийг бактерийн плазмидыг ялгаж авна тийм. За ялгаж авсан плазмидаа яах юм? Эрлээс плазмид бактерийн эсэд оруулж гэмтлийг тэжээлийн орчинд өсгөрлөн. За энэ 2 дугаар. За дигазагаар 3-т нь ойж өгөн 4-т нь яасан. Тэжээлийн орчноос ялгаж цэвэрлэнэ гэсэн юм байна. Тэгэхээр яах юм? Д хариулт зөв болох юм шиг. Уу яана ийч чөлөө харъя. Худлаа юм чи үл явах юм шүү. За тэг. Нэг самбартаа онцлоо шүү. За байж 3-та 2 байгаа юм тийм инсулины ДНХ-ийн бактерийн плазмидыг ялгаж авна. За ойлгомжтой юм. Тэгээд тэжээлийн орчинд оруулах юм.
Лигазо периметр шууд ойх юм биш үү? Дарах юм за. Бактери плазмидыг ялгаж аваад лигазо энзимийн тусламжтай инсулины ДНХ плазмидыг холбон эрдэс плазмидыг бактери эсэд оруулаад тижил орчин төсөвлөд инсулины орчныг зөвлөн. За хариулт авах нь шүү өөй. Андуурсан байх шүү багш чи дарах минь танд буруу юм хийж өгөө. Бидний бол болох юм шүү. За дараа. За энэ. За жиг тархал тайлав. За байгальд бодоод тэнцвэр нутгаа тэнцүү хэмжээгээ тэнцүү гэж байгаа учраас жиг тархаж байна тий. За дараа. Үл маягийнх нь авах юм. Тэгэхээр үл маягийнх нь эрэмцэгчтэй байна. Тэгэхээр аль хариулт? Би хариулт авах юм шүү дээ. Дараа. Дарж их юм зүйл. За төрөв тухалт. За төрөвд болон төлөвлөх чанарын нөлөөлөх хүчин зүйлээ сонгоно гэж. За төрөлт нь нөлөөлөх хүчин зүйлүүд үү? Мэдээж махчин болон шимэгчдийн тоо цөөхөн тий. За өрсөлдөгч амтгийн тоо ихсэхгүй тий. За хоод тэжээлийн чанар сайжруулах гэсэн зүг үү? Тэжээлийн хомсдол утга юм уу? Гэсэн. За мэрэгчдийн тоо, шимэгчдийн тоо нэмэгдэх үү? Тэгэхээр 1 2 4-тэй хариултаа л байна. Би хариултах юм тий. За дараа. Байгальд нүүрс зурагчийг эргэлтийн 1-3 дугаартай бүтүүлчийг нэрсэн мөрөөр сонгоорой. За амархан байна. 1 амтан дагуулгач нүүрс зурагчийн нэг дагаартай явах юм. За энэ дээр хэлээрэй. Мэдээж амьсгалаар гарна үстэй тийм үү? Амьсгал. За өшөө. Хоёрт нь 5 сенттэй ургамал яасан агаараас нүүрсчийг аваад 5 сентт явуулна. За гуравт нь яасан. Ургамлаар амт хоолж байгаа юм чинь болтолтой тий. За тэгэхээр аль хариулт вэ? Амьсгал 5 сентс хоолж хэлье. За усны эргэлтэнд хүний үйл ажиллагаа. Очрын болохгүй л энэтэй ч ажиг сурахгүй нөө. За. Мөн шүү. За. За, байгаль тусны эргэлтэнд хүний үйл ажиллагааны нөлөөлөл. За юу юм? Далайн усны төвшин. Машины хэрэглээ усах муу юм уу? Далайн усны төвшин нэмэгдэнэ. Дэлхийн дулаалт явагдаж шүү дээ. Тийм биз дээ. Хүний үйл ажиллагаа, буруудаа үйл ажиллагаанаас дэлхийн талаарт болоод байгаа байхгүй. Тэрний үйл ажиллагаагаар яах юм? Далайн усны түвшин нэмэгдлээ. Далайн усны түвшин нэмэгдлээ. Туйлын ус хайлтаа. За юу? Үйлдвэрлэлийн зориулт 2-4 6 тийм хариулт зөв. За нэр томьёо тодорхойлолттой зөв хариулт. За энэ миний камераар өгсөн гэж байна дээ. За хабитик буюу амьдрах орчин вэ? За одоо хаадах. За популяц үе. Үлгэмтэл үе. Экосистем юу вэ? Бодлоо. За олон зүйлийн популяцуудын нийтлэл юм уу? За хэлээд байгаа.
Өөр нь өчигдрийн би тестэн дээр бас тайлбарлах хийсэн. Өчигдрийн авсан тестүүд чи дандаа би үнэлгээний төвийн тестүүдээс та нарт орцсон сэдвээ ялгаж авч байгаа байхгүй. Тэгтэл тэрэн дээр үсэ байхгүй шүү. Аваа юм аа. За тэгээд хурдтай гүйцэтгэхгүй болохоор та нар цагаас огцроод тахгүй юу? За энэ юу юм? Ургамал. Тэгт юу юм? Продукт бүтээгч. За энэ хуулай болгон зах заагуур юу юм? За хэрэглэгч юу юм? Хэрэглэгч нэгдүгээр ирэм битээ. Маршрут метро юу юм? Могоо үнэт. За энэ хоёрдугаар ирэм. За. Могоо үнэг юу юм? Гуравдугаар ирэм бичиж шүү дээ. Энэ бас 3 дахь юм бичиж байгаа байхгүй хаалтаа. 2 дугаар нь би хэрэглэгчдэр хооллож байгаа учраас энэ яах юм? Нэгээр хооллож байгаа учраас 3 дахь юм махын идэж бичиж байгаа. За тэгээ энд яасан? Эд чижээлийн хэлхийн даа хэрэглэгчдийн тоог болно уу чинь. За тоолоор 1 2 3 4 5 6 7 8 яах юм те? За энэ болохоор амархан. Энэ болохоор биш. Ерөөсөө эктогийн сурга дээр биш үү? Эктогийн сурга гэдэг юм байгаа шүү дээ, тий? За. Байж. Нөгөө эрдэмтний сандсан чи сандгүй солиорч сурлаа. За хамгийн доод түвшинд яасан юм? Массын тоотлого хамгийн их байдаг ургамал байна тий. Ургамал массын тоотлого. За дээшээ түвшин ахих тусмаа яасан? Зөвхөн энергийн 10% нь дараагийн түвшин шилждэг байна. Энергийнх нь 10% нь дараагийн түвшин шилжиж гэсэн үг. За тэгэхээр энэ дээр яасан 10%-ийг л ашиглана. Энэ 10%-ийг ашиглана. Энэ 10%-ийг л ашиглаад байгаа байхгүй. Тэгэхээр хамгийн доотлын түвшин чи яасан? 120 мянга гэж өгдсөн байгаа юм байна шүү дээ тий. 120 мянга. За 10% нь хэрэг шээ нэг тийг хасаа явчаарай. Юу вэ? 12 мянга. Нэг тийг хасаарай. Дээд 120 байх юм тий. За тэгэхээр яасан? Шувуунд очиж штэ. Шууч яах юм? Энэ биш штэ. Тэгэхээр 3 дээр очих нь хэд вэ? Энийг сайн тогтоож хараа шүү. Ингээд болчихсон. Сайн биш шүү. За төрөв чи энийг төрөний нөгөө өчигдрийн бодлогууд за одоо нэгтгэд орохоор тайлбарлахаас. Дээдлийн хүүхдэл 70 оноо авсан байх шүү хүүхдүүдээ. Доотлийн хүүхэд 12 оноо авч ирсэн та нар. Аваад. Тэр Закугш нэртэй хин. Би одоо хугацааг нь тавьж сурцсан та нарыг хугацаагаар шахахгүйсэн. Өчигдөр хугацаанд багтсан уу яасан? Одоо та хэд хугацаанд багтаж тест ажиллаад ингээд бодлоо болж байгаа байхгүй юу? Би маргааш тавина. Одоо хугацаагаар шахчих та нар ерөөсөө минутанд 7 хоног болгон шалгалт аав. Одоо ерөөсөө ингээд үзээд ах. Харин тийм бил хүүхдүүдийнхээ мэйл хаяг руу явуулмаар юм билээ. Тэгэхгүй болохоор би өөрлөгөө явуулчихад байсан юм билээ л дээ. Одоо тэрийн түвшин ойлгоцсон учраас дараа дандаа та нар руу явуулаад тахаар юм билээ. Тэгээ хугацааг тавьж өгөх авчаар амарчул юм билээ. За тэгээд байна шүү дээ. Одоо нэгтгэс танхимаар орно шүү өглөө. 10-аас нөгөө ордгоор 2 ангидаа тасраад орно. Тэгээ 3 сарын 2-нд одоо 1 7 хоногийн л хугацаа шүү дээ. 3 сарын 2-нд аймагаас та хэдийн эхний сорил авч байгаа хгүй. Тэгээ та хэдэг урамшуулна шүү дээ. Эхний 5 байр ч юм уу хэдэн байрны урамшуулна заяа. Тэгэхээр одоо тэр нь жоохон юм хийгээд яашаа номнуудыг ерөөсөө юу яагаад эргүүлээд харж заавал бид хоёрыг бүлээх шаардлага байхгүй. Өөрөөсөө номтой хүмүүс эргүүлээд харж. Ном байхгүй багшаага сууж байгаа зөндөө байсан ш манай гэдэг. Тэр бид юу